нэвтрүүлгийн ивэнтгч Хепаризэ. Сайн байцгаана уу? TikTok нэвтрүүлгээр дахиад болж байгаа баяртай байна. За тэгээд манай өнөөдрийн дугаарт яг Мардагаас шууд ирсэн. За манай Золоон ирсэн байна. Ethics одоо production. За мөн манай Цасаан ирсэн байна. За тэгээд манай хоёр бро бол илгийн авсан сонин одоо информацтай явж байгаа гэсэн тийм. Маш олон тийм чих дэлдий гэхээр амар нэлээд үнэтэй 20k-аас эхлээд 200k хүртэл мэдээллүүд бол байна. Байна. Хонороо хавж юу дөө. Тий. Хов тэгэл ингээ яриалахаар ингээ цааш ингээ ундраал гэдэг тий. Нэг яг нэг гой нэг тийм нэг сүүгчний олцохоор явж тийм санагдав. Жохон алалтай бүр авир явах юм шиг байна. Нэмээд хажирлаа тий. Зүг бистэй шууд ингээ их нэг үстэй байна тий. За өнөөдөр манай нэвтрүүлэг одоо Chojin Prime гэдэг одоо Баг Тэнгэрийн амд байрладаг шинэ одоо маш гоё одоо энэ luxury ресторанаас л явж байгаа. За тэгээд Chojin-гийн хувьд бол Mediterranean cuisine-тэй. За тэгээд дундад тэнгисийн одоо арлын орнуудын гэсэн үг. За ингээд энэ дэр одоо Mizzy Meat Platter буюу тийм Mediterranean Mizzy Meat Platter гэдэг гоё 100 ширсэн байна. Тэгэхээр ямар ч хоол За ингээ энийг бас ингэдэг гэсэн одоо нарийн юм шиг үл. Бас жоохон золоо хоол руугаа таарах гэдэг тийм. гар мараа. За тэгээ хоёрдугаар хоол Яаж мэдгэдэг вэ? Одоо саяхан л юм шиг санагч байна. 2008 онд говьлтаа тэгэл нэг юм алтын нинжа хийгээл явж исэн хүн даг ширий Chojin гэдэг ресторан тэгс ахтаа суудсан. Том юм яриад Мардагийн ургахаас Мардаа ургаа саяхан орж ирчээд том бүлбүл төсрээд ингээ тийм тий. Байж ирж хэр санах бай дээ. Хүний амьдрал баялаг шүү. баялаг. За ингээд гурван төрлийн соус байна. За хүрэн бенжингийн соус. Энэ авокадо соус байна. За энэ бол тэр нөгөө гоё шашны одоо соус байна. За энийг ингэдэг гэсэн. За Ингээ юм гоё нөгөө нэг юм гоё нүхтэй юм амбир байгаа. За энэ дээр ингээд би одоо жишээл нэг нь гоё. бэлдээд өгөл дөө. Тийм бэлдээд өгье одоо. Та хоёр ирэх үтэй. Яг би өөр ярьчих. Тийм би бол бэлдүүлчих. Юм хийж чаддгүй тийм худлаа муугаад. Би шууд нөгөө засаад гоё юу яана. Юу хаа би халуун ногоноос жоохон татгалзтай шүү. Алан нөгөө биш. Энэ манай нөгөө нэг авокадо соус гэсэн. Энэ гоё. За. За ингээд. За тэгэнгуутаа аав. Юу юм? За. Нэмэг хийн штэ юм. За. Би бол бүгдийн зайлшгүй. Өргөс нэмэх хөвгт бол асуудалгүй л. Асуудал байхаа. Сонгон халуун ногоноос л хол би. Сонгийн яагаад дургу? Ашилтай юм уу? Хашилгүй. За. Идэж чаддгүй. Ер нь л нэг дургу гэж юу? Тий. Ээж авч жоохон сонгийн иддэг гэсэн үү? Иднэ. Сонгоош манай төв мөнгө. За ингээд энэ кофта байна. Кофта гой дараад сап За. тавилаа. Тэгэнгуутаа нэмбэгний шүүс бахан дээр ч тест амар гоё болгон зав. Вау. Яа юм лээ. Харж байна уу? За сонгон монгон бол энэ байна. Сонгон бол хийхгүй заяа. Хийхгүй. За одоо хүрэн бенжингийн соуснаас би баг зэрэгэнд яваад. Ямар гоё нэвтрүүлэгт ороод За ихвэ та одоо ингээд баярлалаа. баярлалаа. Гүн одоо цолаа. Би бас л байсан нэг шиг. тэг хоттой. Чи жонгоо хотчих юм уу? Хөдөө биш хоттой юу? Эхнийх сая. Яан би хаа би яндаа. Бабад хоёр ч юм болохоор Зулаач юм болсон. тий. Би ч юм болохоор юу штэ? Говьлтай амиг. За. Говьлтай тий. Чиг зээлмэрийг бол зөв солируулж ирсэн юм. Зээл ч одоо юм энэ юу байх юм? Ч нөгөө анар жимс. Хин юустэй тийм үү? Хин штэ гоё штэ. Тансаг хамгийн тансаг жимс, анар жимс гэж. Зээл ч яг миний яг нөгөө өссөн гац чинь матар тарах. За манай нөгөө хулгар шаруудыг солируулж Тэр үед ч одоо нөгөө одоо шиг юм 20 мөрөө байхгүй байлаа. задгаа байсан штэ. Бүхэл юм задгаас. Ардраа хэрэгтэй байхад бүхэл асуудал шийдэгдэх байсан юм штэ. Сайхан буудна, хавтан, орхитн, нохоо явуулна янз бүрээр болсон штэ тэр чинь. Өө та нар хэдэн юм бэ? Үгүй саяхан л тийм байсан юм чи. Нэг 20 жилийн өмнө л тийм байсан юм штэ. Саяхан л юм чи 10 гаруй. Тийм. Одоо ч юм нарийн болоод айхтар болоод. Гэтэ тархны 20 ч манайх мэддэг юм биш штэ. 20 байд юм бэ. Зөвшөөрөл. Тэр нь бол мэдгүй. Баян үлгийн ховд мовдууд нь зөвшөөрөл өгд юм байна. Бусад газар бол өгөхгүй. Одоо ер нь таруугаад авч ид 20 юм уу те? Би нөгөө тарууг Бид чадахгүй үзээгүй. Отлаа. Хэлвэрч. миний хэлбэр Уушлаараа би Наашрын ирсэн орж ирсэн шал өөр болчих тий. өөрийнхөө бай.
Нялцсан гэр ороод яаж хэлсэн яг тэр шиг байна гэх шүү. За. Би таргыг чицээгөө. Яг таргыг хорихгүй бол манайч нөгөө гол нь таргаар тавьчтай нөгөө тахал махал амар бол. Нэг хот руу орвол корона шиг юм болдог гэсэн шүү дээ. Энэ өдөр мэй бацаан бах чинь гол нь арьсан чухал байсан бохгүй. Тийм юм бол тийм. Арьсан үүдээ байсан нөгөө. Айманд явна. Юу ач нөгөө гайгүй шиг одоо гуй хаамаагаас араас очлоо гэж чанаа ялбагдуул ялбагдал тий. Тосноос нь Дараа тусан дараа боош нь өнөө өвлөд тэгж ганц нэг сонслоо босдын нь тэгэл хаяас гэж шүү дээ. Тэр чинь угаас нөгөө улсын норм байдаг үс шүү дээ. Тэгээ баг нөгөө 10 жилийн хүүхдүүдэд байдаг үс. Орны айс авчирдаг. Тий, тэдийг авчираар айс мас авчираар гэдэг үсэн тий. Зурны даалгавар нь тий. Тэгээд Орос руу тэр чинь бөөндөж харгаад улсаараа бөөндөж харгаад оронд бөө молдоо маслаа аваад 8 явагдсан шүү дээ. Ер нь тэр төвүүцэн сонсоод байхад ер нь тэгж л ер нь одоо Монголын олигарх толгой группийн бизнесмен баячууд тэгж эхэлсэн л байх юм шиг. Тийм шүү дээ. Өөртөө нөгөө арьсаа ороогоо өөрхийг богонд тэгээд дэрэмдэл. Тэр сонгол одоо ахын бизнес чинь тэгж хэлсэн юм шүү. Сон гах ч юм бол амар толгойтой юм шүү. Тийм үү? Гүйлгээл тэр амар л та хүмүүсийн бодоагүй бодоол. Амар юм хийсэн. Андаа болох нэ. Тийм. Яг хэлдэг үү? Тийм. Ийш тэр нөгөө жуудаа барьдаг гэдэг явахад 2 3 камер за энэ юм алах юм байна. Камер л Аа. Одоос хэрэг юм шиг байна. Тэгээ хамаагүй махчвал сонгуулийн болчихно. Тийм ээ. Тэрнээс л холоо. Манай сарын кинонд явах шиг болчихлоо. Ямар Бас л одоо Айтайхан багаараа манай тий одоо жанр чинүүд үүдэн бас хэлж байгаа санаа манаас бас гурван тиймэрхүү юм байгаад байдаг байхгүй. Бас нэг газар нүдэг их орон борон. Тэгээд бас тийм юм тавцуулаад нэг сонгуулаад нээчих юм бол бас нэг тий бацаанууд бас нэг хүний сугнаас болчих юм бол жаагаа болчихсон. Сонгуулийн дараа л болов шүү дээ. энэ жилийн сонгуульч амар алдсан болох тий. Юу болт юм бэ? Аюултай юм болох уу? Ингээ улс төрлөө ороод зогсохгүй шүү сайн. Одоо нэг хөдийн хөгшин публикацуудыг юм дахиж гаргахгүй байх. Үу нэг насаараа тэнд Хийгээд хэллээ. Хэдэн жилээр нь сонглоо гэж үү те? Өөрчлөгсөн юм ч юм ба. Жолбон. Өө ингэдэм байна. Одоо би ингэ зүгээр яг бодож байгаа. Би нэг одоо мөрөөдлийн театрт байх үедээ ч юм уу тэгээ нөгөө ганц бие байх үедээ өрөөс устгах бодгоос. За. Гэдэг залуунаас таны залуунаас яаж үсэж би мэдэхгүй л. Тухай ч ингээд Тэгээд залуунаас надад явж байгаа л да. Эмэт юм яах залуу шүү дээ. Яг тулуудаас соёлоос баг үед ингэж харагдах байх. Тэгээд тэр үед мөн ч болохоор ерөөсөө ингээд амьдралын өнөө маргаашаал болгож ивэл те. Хамаарынхаа байрны төлөвлөлтөд өнөөрөө хоолтой ханжуул болоо ерөнхийдөө тэр дээвэр уус тэр юу ачи бүүн дэсэн бохгүй 18 наснаас өсвөр наснаас нэг 25 6-аас хүртэл. Тэгээ хүн чинь нөгөө бие дааж юм хийгээд нөгөө хэдийн гар хөлийг харахгүй уран бүтээл харахгүй өөрсдөө компани байгуулаад хүмүүстээ Аа, зүнгүүд ойлгож гэж юм. тэнгууд фак чи юм чинь амьдрал гэсэн юм шүү дээ ойлгож шилдэв шүү дээ. Тэгээ те үнтэй суугаа хүний эцэг болоод хүүхдийн амьдрах орчин гээд ингээд одоо за хүссэн үсээгүй ямар ч салбарын одоо энэ улсад амьдарч байгаа л ямар ч хүн бол те улс төрөөр сонирхдаг юм байна гэдэг ойлгож Өөр ирэхгүй. Энэ зөв юм байна энэ боо. Тэгээ монголчууд угаасаа нэг улс төрийн сонир бүр хүчээр сонирхдаг болгож байгаа үстэй. Телевизээр гарч байгаа юм л нөгөө нэг хэдэн дарга хотын дарга их хурлын гишүүн ямар ч нэг сайн сайхан юм байхгүй. Тэдний хэрүүл гардаг. Чи тэгж мөнгө тайстай битээ солиор чи гэдэг их хурл дээр цэцэрлэгч явж байгаа үстэй. Золбон. Би өөр ичтийн гадаадын хараад одоо бүрсчихсэн. Өрөвддөг баг та манайх. Тэдний хажуудад нэг юм байна. Тийм манай нөгөө залуучуудыг ч гэсэн тархины угаагаар тэр сонгуул монгуулаар тэгж стресс зөв хүнээ сонгох боломжийг олохгүй юм чи. За хүмүүсч би та гоё ундаа өгнө одоо. Тэгэж та. Та шиг юм стресстэй явдаг хүмүүс яг таа. Кино ихч стресс юм биш үү? Яа бурхан минь. Би сая нэг хөдөө явдаг нэвтрүүлэг хийлээ. Яг л киноны системээр хуучин чинь би зүгээр уралддаг гэсэн юм. Тэр стаканыг аваад өгч цуулаа. За.
Тэгсэн чинь бас л хүнд ажил байлаа шүү те. Нэг юм яасан ч их давтаж авдаг. Тэгвэл болцоод байгаа санагдсан гол. Ва сая тэр гэрэл ингэчлээ. Сүүдэр орчлоо. Та яг мэрэгжлийн найр өгчтэй. Яг кино хийдэг багтаа явсан баггүй юу? Тийм түүлдэ тэр шиг яг хүссэн юм аа шүү. Яа бурхан мань би чинь зүгээр нэг GoPro бариад өөрөө усчих гээд байгаа гэсэн чинь тийм биш үү юм. Тооцсон юм аа. За манай нэвтрүүлгийн ивент гэж Hipparis. За энэ бол Японы элэг хамгаалагч. За жинхэнэ бэгийн комплекс та тэгээд элэг мэлгэнд одоо хэрэгтэй юм юу гэдэг. Тэгсэн чинь одоо юу гэдгийг манайс ч нөгөө нэг одоо нэг шарт тайлгач ундраа гэж бодоод байгаа юм л та. Тийм биш. Яг элэг хамгаалагч гэдэг чинь өөрөө тэр арх, өөх тос, хортоо нөхцөлд ажилт их, уур утаа, угаар, стресс юу гэдэг бүхэл юм чинь тэр элгийн чинь бодоо олгож идэг юм. За энэ шавшар байгаад байгаа бол төрмөрик гэдэг нөгөө урмал байдаг шүү дээ. Шар куркума гэдэг лөө. Тэр чинь өөрөө нөгөө нэг маш их антиоксиданттай байд юм байна. Төрмөрик гэдэг. Тэр урмлаар чи ерөнхийдөө бүх шар тал дээр нөгөө ундаанууд хийгддэг юм байна. Тэгээ тэр урмлагч тэр одоо юу гэдэг амтлагчийг бас хоолндоо хийгээд идэв тэгвэл бас сайн гэж байгаа. За энэ бол ингээд заавал ядаргаа гэж хүн сольж мөлдөл гэдэг ч тий. Заавал арх хөөх биш юм. Биш дээ. Манайх нь архич өөрөө зөвхөн тэр хордуулж байгаа юмнуудын нэг элемент л байгаа. Одоо бид нар ингээд ногооноос хүртэл болж байгаа шүү дээ. Хими бордоо гэл нөгөө гаттах нарын амар сард 3 ургац авдаг ундаа нөгөө ургамал уулууд чинь бол Нэр нь юу гинэ? Hipparis гэдэг. Татаад л те. Тийм. Hipparis. За энэ бол үнэхээр сайн шүү. Тэгээ өдөрт нэгийг юм хоёрыг уухад бол бид элгийг бол бүрэн хамгаална гэсэн. За ойлголоо. Үн хашнаа хэд вэ? Мэдсэн. Өнийг 9-өөс 10,000 орно 11,000 орно. Яг бөөний өнөр бол 7,000 гэдэг зүйл. Яг зурцны дугаар. Тэг 75 байла. 10 маар болж байгаа байхгүй. Тийм. Гэртээ сайхан аваа тавьчих хэрэгтэй. Тэгээ ам томт нэг гоё өстө ундаа шүү. Тийм ээ. Одоо нэг ийм хүч ихтэй мархаараа дөнгөдөө нөгөө уухын өмнө нэг, уусны дараа нэг гэж ойлгох. Энэ автоматар бол би одоо тэгж ойлгоод байгаа шүү. Харин тэр чинь бол буруу аахгүй. Рекламын зөндөө асуултаа за энэ бас уухын өмнөх юм гарч ирж байгаа юм байна гэж би ойлгоо. Яг архин зориулсан ч гэж байгаа одоо юу гэдэг янз янз зөндөө юм байгаа шүү дээ. Тэгээ яагаад нь Японоос олгосч өөртөө иймэрхүү юм амар их уугаад идэв. Тэд нар чинь бол биднийг бодвол хамаагүй архич юм байна. Пөө бурхан мэн бид Японд очсон ч юу вэ? Алкашууд юм хайш. Тэгсэн мэт яг манайс чинь Украинд доо зэрэгэлдэг юм байна. Яг л би орой одоо харихтаа 6 глаз пив уuna. Эсвэл нэг цакигаа уун ч гэдэг юм уу. Тэр нормал л. Тэгсэн мэт л өдөр болгон дээр яваа. Бид нар өдөр болгон 6 пив бол унтах нь байхгүй зү. Манайхан ч монголчуудад цоглуулж жагаад 5 удаа хүрээж жагаад 5 удаа 7 нэг бүх юм нийлүүлж жагаад хасаа үлцэг өгдөг баг. 30 30 гэж те. Тэгээ бид нар чинь өдөр тутам хэрэгэлдэг болохоор илүү их нөгөө нэг гимтэл нь одоо юу гэдэг юм их байд юм ааш. Нэг үлдчихэж. Хэдий чи? Хоёр ч биш үү? Үгүй шүү дээ. Энэ бол өхрийн гол мах. Нөгөө шотлол шүү. Хоёр сая юм намайг өдөө ярьж байгаа. Тий тоогоороо гэж үү? Би арай идчихгүй нэг үлдсэн болохоор нэггүй энийг Энэ дахиад махаа энэ юм. Амир уудгүй те. би Тэр тийм анханаас уудгүйсэн яг үнэ. Ха? Юус анханаас бацаан багаас 10 жилээс оюутан багаас сүст юус уудгүйсэн. Ууж Юу ирсэн. ууж байгаа юм болиг. Би нэг амар сохтоо. Би нэг амар сохтоо хань харсан шээ. Авсан уудал дээр. би яг хөө ер нь архиуч чадна л да. Бас жилдээ нэг сонь тохиолдлоор уучнаа зүг зүгээр байж байгаа ч юм уу те ер нь нэг уухад бол уун. Гэхдээ ер нь бол архийг яаж исэн ч хэрэгэлдэг. Аль болох юм хэрэглэхгүй байхыг хүсдэг. Түүнээс нь тийм харшилтай аюутай гэж биш л дээ. Би өөрөө нөгөө нэг багаас архитай их ойрхон өсч байгаа. Жигссэн юм байна. Жигссэн. Ер нь гэр бүл архинаас хол байх хэрэгтэй эр хүн гэж боддгийн ер нь Зөв шүү дээ. Түүнээс биш би бол Цаан ч нэг хүн ухаараа сууж байгаа. Гэс амар ойлгох. Гимсэж байгаа. Саяхан нөгөө анхаа гэдэг киноныг би нэг л өччихсэн. Хийж гарсан. Саяхан гарсан. Тэгээ манай 426. Тийм. манай инжчин цасаа гэдэг их тоглосон байхгүй. Би бас манай кодсын бас нэг ахгүй. Дэлгүүрс ахгүй гэдэг. Тэгээ би нэг л өччихсэн байхгүй. Гоё. Тэгээ нөгөө банкетны орой ч нөгөө нээлтч орой банкет болно. Кинон чинь. After party. After party болно. Тэгээ тэн дээр чинь хүмүүс чинь Би ерөөс тийм явж үзсэн. Та нарыг намаа дуутчихл та. яаж киноны нээлтэн дээр та санаанд байгаа юм яхаа. Би хоолмол хийгээд зогсож А байж болно. Тэрүүгд байж болно. Киноны уран бүтээлч тахаа тэр чинь яг нөгөө ганц баярын өдөр ганцхан баярлах юм тэр. Одоо 2 сар 3 сар одоо ингээл арын алданыхан бол одоо жишээ нь
нөгөө найруулга зохиол янз бүрийн ингээл тэгээд уран бүтээлчтэй цуглуулад Нэг баярлалт юм шүү тий. Ямар ч баярлах завгүй явж байгаа киногоо нээлээгээд баярлаад тэгээд хаана очиж баярлаад байх вэ? Тэгээд яг киногоо үзэгчдэд хүлээл гэж өгчөөд за сайн ч болсон муу ч болсон одоо өнөөдөр бүгдээр ингээд Сайхан өдөр шүү гэдэг тэгээд сайхан баярлахад ганц баяр нөх. Тэр баяраар тэгээд амар уух уу. Тэр баяраа чинь ер нь хүмүүс чинь одоо энэ уран бүтээл чинь ер нь бас ууж идэж тийм ээ. Тухайн үед болсон юмнуудаа баярлсан талархсан хийж гомдлоо зураг авалтын үед хоорондоо муудалсан юм байгаа. Энд дээр манайга зөвөөлгөөр ахаа их чинь наануу цаануу тэгээд одоо захиалч одоо дайлаггүй тий. Амин шиг одоо өөрсдөө гүйцэтгэдэг юм продакшн бол үлдрэл мүлдрэл байж байгаа шүү дээ. Нэг захиалч. Тэрийг одоо энгийнхөө ер нь бол үлдгчний байдлыг хат их шинжтэй байна. Хэд хоногийн дараа ер нь болчих болоо гэдэг ч юм уу тий. Янз бүрийн яриад тэнд явна шүү дээ одоо. Бүх одоо хор баяр баясгалан бүхэн тэнд явна шүү дээ. Тэгээд сад анх удаа тэр нөгөө өмнө хоёрын ер нь бас юм шоу мөн дээр ууж тааж байгаа юм байна тий. Тэндээ таасан чинь ганцаараа уухгүйсэн байхгүй. Тийм. Би ерөөсөө тийм нэг киноны тийм парын дээр ерөөсөө очиж үзээгүй. Харин зулаа бүр чи яагаад нэрээ маандаа гэдэг. Би ч бүр өөрөө ямар ч киноны холбоогүй хавьяа болсон чинь хөтлөж ууцсан дунд нь нацоо ёстой. Гоё. Хавьяа ууцсан гэж байгаа байхгүй. За эдикийн кино ертөнц юу болж байна? Танахны одоо хамгийн одоо тийм ээ та яг олон кино богино нөгөө нэг хугацаанд гаргасан гэдгээрээ бол нэг сенсац болоод илүү ялаа бидийг санаад байна. Эмээ тийм бас хүмүүс бас их янаа юм уу. Тий. Ааш таас. Их юм байна тий. Ганцаараа жирэгдэхгүй одоо энэ манай кино хөлөндөө сургуулийг төгссөн жүжигчин найруулагч одоо мөөжих гэж жижигхэн ах өгдөг шүү. Тий. Тэр одоо манай хоёрыг бол одоо киног бол үйлдвэрлэх гэж ярьдаг. Ярьсан уу? Тий. Тэр чи манай хүн ч бас олон юм ярина тий. Манай хүн ч бас шожигнуулж сүүлүүд шожигнуулж тэр. Тэр нь яах юм бэ одоо тэгэл чөлөө зах зээл дээр өөрсдөө юм хийж байгаа. Тий. Тэгэл одоо болох болцоотой үе дээр хоосон болохгүй хүртэл тэгэл зүгээр сүжижсэн тийм анхаарал хин над хөрөнгө оруулах бол хин миний зохиолыг бичих бол анхаарал бичсэн бол босчлээсэн шаажлсан шүү дээ. Тийм шүү дээ. Дадлагч орж ирнэ шүү дээ. Дадлаг туслах. туслах. Одоо манай галтгон бол тэгж байгаа шүү. Чи төмсийг 1000 гаргах. Тэгээ гарч орж нэг гараар байлгах. Тэр шиг болж байгаа шүү Тэр дээ. шиг юм байна. Самбар ажиллах шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь дадлаг гэдэг чинь хамгийн том багш байт юм шүү. Жүжигчэнд ч вэ, урлагийн хүнд ч вэ. Суусан цэцнээс явсан тэр. Тэрний нарийнхан жавхцыг хэдэн мянган удаа дарж ижил тэрийг амар мэдэрдэг болно шүү дээ. Тэгэхгүй манайхан ч бас шууд супер хүн болчих гал үү те. Тэгээ ер нь анхаарал тий. Анх бол бас бодохдоо бацаан багт бол тэгж л боддог шүү дээ. Шууд хуу хаа гээл. Шууд нэг юмд одоо пүн гээл тэгэл одоо нэг том алдартай ахнаа шиг болоод ер нь нэг жүжигч юм бол их юм байл гэж боддог гэсэн одоо туулаад гэхээр ондоо гэдэг ойлгочих жоохгүй. Тэгэл тэр чинь одоо нөгөө дадлаг практик гэдэг юм чинь тий. Тэгэлтэй. Энэ жил нэг хоёр гарах гэсэн санаа байна. Тэрүүг. За. Намар нэгийг 5 нэгийг Сэдвүүн ямар кино вэ? Нууц биш бол. Нууцгүй хоо намар нэрс нь болохоор манай хэлгүүч юм гээд бас нэг бодчихлоо сэтгүүлсэн юм хэлийн зэргийн кино гэдэг. Тэрний Хуучны. Тэ 1993 онд Хөвсөл аймгийн цагаан ус юм гэсэн үйл явдал. Тэндээс сэтгүүлсэн киногаа Нөгөө хэлийн нөгөө туваа муу нартай гуслаад байдаг. Тэгээ тэрний одоо ганц одоо эсрэг одоо киноны уран сайхны зохион мүлдэр хэлгүү даадаг манай инженер болсон байдаг хөхгүй. Тэгээ тэрний хэлгүү даадагийн одоо өмнөх түүх юу яагаад хэлгүү даадаг гэсэн бэ? Өнөө бас нэг юм Монголын кино болчихсон. Монголын кино л ярихаар Монгол гэж боддог аа. Юу юу гэсэн Монголын кино болчих шүү дээ. Нэг юм Анчи Монгол улс дотор татдаг биш чинь. Монгол улс дотор чи кино хийж байгаа шүү дээ. Монгол хүмүүс дээ. Тэгэхээр Монголын кино урлаг гэж ярьж байна. Өндрөөс ярьдгээ бодчихоо тэгээ айгаад одоо хаасаагүй сэвэлж гэдэг айгаад байгаа шүү дээ. Манайх ч сэв би юу тоохоо өс тийм сэвжилэг. Сэв тусмаа гялцах хэрэгтэй билүү хүн чинь. Яг тэгээд яагаад тийм хүн болсон бэ гэдэг одоо өмнөх түүхийн хэлгүүч юм хоёр буюу гэж болгож гаргая гэдэг үгцэн юм байж. Тэгвэл яг яг нэг өмнө тэр киноны 2 маяг гэж хийх гэжсэн ч одоо өмнө нь бол яг нэг Холливуд том зах зээлтэй орнууд бол тэ бүгжний эзэг өмнөх түүх хоббит гэж гардаг ч юм уу гэдэг шиг юм маркетинг байсан юм билээ. Бас нэг ийм дурч үзье, маркетинг хийж үзье. Тэр дөрвийн ч өөрөө бас хүмүүст их сайн хүрсэн болов уу гэж өөрсдөө бодоод байгаа. Ярилцаад байгаа. Тэгээ өмнөх түүх нь ямар байх вэ гэдэг нь бас их сонирхолтой. Тэгээ тэр тухайн үе одоо яг өмнөх түүх гэж авчих юм бол тухайн юунууд нэг батурууд нэг хард хүнцэн гоё байгаа юм л та. 83 4 оны Улаанбаатар хот тэгээ тэр үеийг малаж ах үе
ягаад түрүүний одоо дөнгөж сонсгодны нэгдэл гэж байсан те. Тийм өнгөмүүдийг гоё малажхуудаа орчмын техник технологи ороод ирсэн байсан үе. Ганцхан нөгөө нэг тав үзэг зүгөөд манжи эсрэг дүр яагаад тийм биш те. Харагд өнцөг өнгөн бас гоё болоо нэгдүгээр. Хоёрдугаар тэр дүрийн нөгөө өмнөх түүх гэдгээр бас анх удаа бас зориулжлаа гэж орохгүй төлөвлөсөн явж байна. Гоё юм болох юм байна. Ер нь тэгээд одоо бас нэг зовлон байгаад байгаа шүү. Түүхэн юм хийхлээр нөгөө Улаанбаатар объект болтгоо болсон тий. Газар объект юу ч байхгүй болсон шүү. Тэгвэл одоо нэгнийхээ машин бензин хийж яваад ингээл ойрон тойрныхоо нэг чимээ шагнаал видео колд наа гадар чи ингээ тийм үү ойрхон нэг хэдэн 24 Москвич олдох боломж байгаа юу гээл те. Яаж нэг опшн тавих нэг хайтаа гаргах хэмжээ. Одоо энэ манай энэ хотын удирдлагууд энэ 40 мянгатын байрыг л нураад тэнэгдэхгүй л бол энийг юус нуруулахгүй байхгүй. Ямар ч хот хуучны нэг анхны байшингууд байх хэрэгтэй. Одоо 40 мянгатын нөгөө байрууд шүү дээ. Арт кино театрын урт мурт. Энэ чинь 62 жилийн өмнө юусоо тэгш талбай байхад анхны байрууд чинь тэр байрууд байхгүй. 62 жилийн өмнө Улаанбаатарын анхны байшин баригдчихсан байхгүй. Одоо яг нэг сүүлийн. Тэг чинь нөгөө Японы олзны цэргүүд, Орос цэргүүд, Хятад барилгачдаг. Ийм гурван хүмүүс бүтсэн байхгүй. Барьж ийсэн гэж юу? Тий. Одоо 2 дугаар 40 мянгад нь Японы цэргүүд барьсан. Тэгээд нэг дугаар 40 мянгад нь болохоор Оросууд барьсан байхгүй. Байран ч ондоо. Нэг нь бол бетоны хүн нөгөөд нь дан тоосгон мосгох гэх. Дан тоосгонд нь би амьдарч байгаа. Тийм. Арай нэг жижигхэн цонхмогт арай нэг байдаг шүү дээ. Хуучны. Тий. Тэд нар ч болохоор яг Японууд барьсан байхгүй. Олон цэргүүд байсан юм билээ шүү дээ. Тийм. Тэгээ би Японы кино тоглосон байна. Японы кино тоглохгүй юм уу? Стогоо. Япон кино тоглосон. Тийм шүү дээ. Ямар кино? Вивант. Вивант ч тоглолоо. Оцсон дуурч хэдлээ ааш. Виван 2 яасан бэ? Виван 2 хийх сураг гарч л авах шиг гэдэг. Гэхдээ би ч үгцэн юм чинь. Тийм үү. Нэгдүгээр нөхцөө. Тэр одоо Япон жуулчд бол Японд өөрөө бүүн болцсон билээ шүү дээ кино. Тэгсэн Японы хамгийн өндөр үзэлттэй кино. Топ болсон. Яг л аюу сонирхолтой. Манай Улаанбаатар ч бас сонир гаргацсан билээ шүү дээ. Нэр мэр нь өөр. Тэгснэ нэг араб хүмүүс гарч ирээл тэр одоо яагаад юм те. Араб хүн их маах байж юм. Тий. Тэр их маах байж шиг те. Тэгснэ тэр яасан чинь бөө минь пүк гэж бижиж юм те. Тий Японууд ч ерөөсөө тийм зэрлэг газар байдаг л бодсон юм шүү. Тэр солонгос Японы шоу муунд ч манайс ч бүр амар ирд юм шүү. Монгол хүмүүс аюу амар. Хоорондоо зодтолдоод дебютийнхээ бүр чихвгийн тарчээ санаа амарна. Тэгээ ерөөс тагтаа мэгдээ тэрийг дуутахгүй. Тэгсэн солонгосын шоунд дэр ярьж ивэл яах. Тий. Амар хүмүүс үлээ тэр. Гэхдээ яг нөгөө солонгос ч нөгөө яваад нөгөө маш кино мөн гаргаад явна шүү дээ. Тэгмэд яг нөгөө яалцгүй нөгөө тийм юмуд л үдсэл байдаг юм билээ л дээ. Маргааш бөөнөр нэлээл ганц тийм уусаалаа. Уу ерөөсөө алаан болж байгаа л манайхан зөв бөөнөр алаан болт. Бос өөр улс орны юм тийм байхгүй ажиг үрж шүү дээ. Манай чинь л 6 PV уугаа явцдаг. Манайхан ч дээш л үлдээ тий. Тэгэл цагдаа мөрөнд нэр шок баримтлахгүйгээр зүгээр салгаа явуулдаг гэж шүү дээ. Нэг шоунд дэр явуулсан нэг тим ярьцээвч биеийнхээ чихийг тасчих санаа амарна амар хүмүүс. Яг нөгөө өмсгөл зэрэг гарлаа. TV 6 гарсан болсон. Ачаач чи манай хоёр чинь Апполо сайн нэг 8 авч явсан байхгүй. Тий. Тэгсэн шүү дээ. Эхлээд нөгөө үзсэн монголчууд яваад тоглосон алчи. гэж ирсэн байхгүй. Түдүүд бол манай Барсаахыг харсан чинь төсвийн гудамж доод. Барса чи өөрийнхөө фан клубтай болцсон байна гинэ. Манай Япон Японууд нэг дүү байдаг байхгүй. Тэгсэн чинь тэрийн зохион байгуулж гисэн гинэ. За тэдэн заранд тэдэн Токиогийн одоо юу гэдэг тэр клуб те фэн клуб одоо урж ийн. Гараас өмсөө ингэж юм гээд цаа чи бас илгэн авсан. Гоё гоостэй. Тэ. Сүүлдээ чи нөгөө манай нөхрийн нөгөө харгас тариамаараа те. Тэгээ Чингис нэр мэрэнд хүүхнүүд нүгсэн гинэ. Тэрсэн тэгээ гол нь гоё иргэдэг дүр байхгүй. Иргэлттэй. Тэгээ сүүл сайн болчдөг үү? Яг манайд л болчдөг. Тэгээ бид тэр бас нэг Wire гэдэг компани бас нэг аялал жуулчлалын шугамаар Монголд бас нэг 100,000-аас 200,000 Япон жуулчдыг татах тийм прожектэнд яваад очиж уулзалт хийгээд. Зөө. Тэгээд Виванти 2 жүжигч ирсэн гэдэг. Чингис Адил 2 ирлээ гэдэг. Зөө болоо. Тэгээд би ч нөгөө Вивант тоглохдоо төстэй байсан. Тэгээд намайг таньж байгаа юм байхгүй. Бас би ч айгүй сайн хувирцсан. Тэгээд бид тэр очсон чинь бүр ингээд тэр уулзалтанд
плед зараад зураг авахулах зөвхөн бид хоёр. Зүгээр. Тийм. Зөө. Тэгэд бид хоёр өдөр 5 минут л зураг авахулна. Зөө. 5 минут зураг авахулна. Тэр нь плед нь дуусчаад өдөөс болж өгөхгүй. Яа. Тэгээ тэр мөнгөний яах вэ? Та ярах юм. Үгүй. Зохион байгуулж байгаа компаниуд юу яаж Тийм. байгаа. Та тэр мөнгө өгөхгүй юм. Мөнгө шүү дээ мөнгө аваад явж Авсан. байгаа. Цалин аваад Тэр мөнгө зургийг авахгүй хаа тий. Уушаага унжуулж байгаа тий. Тодорхой. Тэгээд хамгийн гоё нөгөө нэг юм чин сэтгэлээс нөгөө ингэж хүнийг ингэж хайрлаж хүндэлдэг. Хань тий. Тэр нь амар гоё санагдсан. Би тэр очиод тэгээд хөө хэрцэн байна гэл тэрж ингээл Тэгэл тэгээд шал. барсаах ингэсэн чинь тэнцээд. Тэгээд нэг бүр яг Японы яг Монголын элчин сайдаас яадаг нэг тэр орчуулагч тэр бас нэг Япон амар гоё монголоор ярьдаг нэг ахгүй. Тий. Тэрийг бас киног үзсэн та ярьсаа гоё байсан шүү ингэсэн шүү Чингистэй гоё юм аа. Чи адил гэж юу ийм залуухан хүн байсан юм уу гэл. Тий. Тийм ингээл. Тэгээд юу яагаад би тэр чинь зургаад аруулж маруулаад. Тэг ингэсэн чинь уйлдсан шүү дээ. Зөө. Чи Алаа хийсэн. Би үгж өгч идэв. Тэнд байгаа хүн. зөө. Тэгэхээр яг нэг одоо Солонгос, Япон бол одоо юу гэдэг олонний танил одоо нэг шүтж байгаа тэр юм бүр үнэхээр гоё тий. Манайхан дотор ингэ шүтж байгаа мөртлөөс тий. Тэ. Тий. Одоо талсан дөө. Одоо нэг манай галтхоогоор ярил бүхэн галтхоо сургалт бол тийм шүү дээ. Юу ч мэдэхгүй мөч. Нүдний харангууд мэдэхгүй байхгүй. Мэд. Тэг цаашаа харангууд ингэж харж биш чинь тэр. Гэхдээ яагаад юм ичээд идэв манайхан бүгд ингээл юм мэддэг болоод бүгд юм лаг болоод бүгд манжаа ам болох гэдэг яриад байдаг. Тэр нь жоохон Хэцүү. Жог Петр зантай тий. Петр. яг зөв. Яста нэг хаалгачнаас хаа хүртлээ Петр зантай. Петр зөв. Тэгээ жоохон зууд татуулчвал бүр амар болно тий. Чингисийн Монгол. Яг намааг л яриад байл та. Акробат гэж бишгэлж бишглээд. Тэгээ гоё яг миний ажил нийлж яг намааг л яриад байл та. Тийм ээ. Тэр яг ингэ мордоод эхлэв. Бид нар яг ингэ зүгээр Явж байгаа зүгээр тийм ярьж штэ. чи эндээ юу хийв бэ? Жагаалсан. За тийм хүмүүс байгаа. Яг хөтэ чинь бас нэг олон сая хүн амын бас нөлөө байгаа л да. Соёл нь байна. Тий, Соёл соёл. жил барьсан. Манайх ч тэгээ суурин иргэншилтэй хэлээд байгаа шүү дээ. 40 минутын байшин 60 жилийн байрцаг л суурин иргэншилтэй болоод ч удаагүй хүмүүс. 100 жил болоогүй хүмүүс шүү дээ. Тийм улсын хөгжил тэгэл тэр хүн амын тоо тэгэл одоо тэр зах зээл гэл бүхэн нөлөөлж л байгаа. Бидний ч гэсэн хийж байгаа ажиллаж байгаа салбар ч гэсэн тэр нэг нөлөөлж л байгаа. Тэгээд энэ чи яг ч 100 жилийн дараа 200 жилийн дараа гоё болсон шүү дээ өссөөсөө. Сайхан бол. Чи угаас нүүдэлч ард юм чинь тэгэл заавал тэр нөгөө хэдэн зуун жилээрээ шавар байшинтай хот байгуулсан улстай бол бид нар тэгээд Хичээлээд яах вэ? тий. Сайхан болно. Манай гэсэн өөрийн гэсэн бас гоё юм байдаг л хот тий. Сайхан нөгөө нэг Ганцаардаг. санаа зовхгүй байх тийм гоё ёндотой зам. Гоё шүү дээ. Ямар ч амьдралын хэцүү бүгд ингээд өр зөөлтөй хэцүү байсан ч гэсэн ингээл сайхан Хоёр ил мах олчдгоо. байж чаддаг тий. Тэгээ одоо чинь бол Япон хот тэгэл ажлынхаас хөөгдүүлээд дуусаа бүх юм дууссан амьдрал. Тэгэл аймаар нөгөө Би өнөөс мөнгө зээлнэс ойлголт байдаг. Япон тийм л шүү дээ. 50 мөнгөтэй хүн юу яаж байгаа юм чинь хүнтэй суугаагүй. Тэгээ яагаад хүнтэй суугаагүй гэдгсэн чинь надад зав олдоогүй. Эн тий. мөнгө Мөнгө урах гэдэггүй. Ажиллаад хийдэг. Төсөөл ажиллаад хийдэг. Тэгээд тэд нар тэр төс бодож байгаа юм ажил. Ажиллаад сайн. Тэг бүр юм детальны одоо ингэ чинь манай Монголд бол нэг хүн 3-4 ажил хийдэг шүү зүгээр юм тий. Тэнд бол яг л аав нь энэ эрдэнэн байлыг өнгөл гэсэн бол тэрийг ласан. нэгээд хийн. Айгуу тийм юу л Сонин. Гэхдээ сонинч байх та. Тий. Зарчимч гэх юм бол. тэгжиж тийм амар хөгжилтэй байгаад байгаа. Тэгж тэр нөгөө брэндүүд нь амар хөгжиж байгаа байхгүй. тий. Яг л деталь. Манай Элен зөвөө бол одоо нэг юм одоо юу гэдэг өргөс тэмх зүсдэг хүн байсан бол энэ ингээ хүүхдүүд нэгээл тэр улам сайжирсаа бол Япон брэнд гэж гарч ирж байгаа шүү дээ. Италичууд яагаад юмнууд амар байна. Дандаа гэр бүлэрээ. За ингээд тийм засаагийн хүүхдүүд гээл одоо бид нар л тэгэл хамт нэг ферм дээр ажиллана. Тэгэл аав насварлаа. Нэг нь босс боллоо. Дахиад хүүхдүүд гарлаа бүгд ферм дээр. Тэгэл тэр чин family business болж амар сэтгэлээрээ бүгд тийм үстэй. Цагийн ажилтан биш юм чинь би. Манай гэр бүлийн бизнес, цалинтай юм салангууд. Би одоо Италийн жижигхэн л оливын тосны компанид л дэлхийд гарсан. Жижигхэн дандаа дэлхийд гарсан. бүгд тий. Тэгэл Итали бол Европ биш, Хятад биш, Аз биш. Итали. Мохоо өнцөх зам. Феррари манараа гэдэг амар машин байгаа үстэй. Юу трактор гэсэн байгаа үстэй. Тэгэхээр тэр тракторыг гэр бүлээр хийсрэг Феррари болтол нь амар байгаа үстэй. тий. төсгөр байна тий. Тийм. Шинэ family business гэдэг чинь тийм амар. Тэгээ гадны хүн оруулахгүй. Одоо юу гэдэг чи өөр ихнэртэй болсон бол тэр ихнэрийн дүүнүүд мөнүүд гэр бүлд ороод ирдэг.
Тэгэл тэд нар өөр юм хариуцаал. Нэвтрүүлгийн ивэнтгч Хепаризе. Япон шүлний нууц юунд оршдог вэ? Боломжит аргаар бэлтгэсэн 10 төрлийн орц. 24 цаг буцлагсан болооны ясны шүл. Энэ бүгд таны цагийг хэмнэх тонкоцу Япон шүл. Мягтхан. Тэр нь юу гэсэн? Хямдхан. Мягтхан. Готоргоор аяраад байдаг шүү дээ. Лойхгүй байгаа юм. Гайб байхгүй. Йогигаа. Гайб байхгүй бро. Оо ябарлаа. Наачистэр донжтой болоо нэг. Баярлаа. Чиний сонгонгоо. Хоёлаа ажлыг авсан юм уу? Бүү штэ. Ондоо үстэй. Чиний гараа байх бах. Чиний чи язгууртаа үн юм ах уу? Тийм баг. За. Язгуурт үхэр юм аха. Ваа, тэр одоо үхэр. Язгууртай. Язгууртаа бүр ингэ нөгөө гарал нь юм хааны гаралтай. Цаан чи стрессгүй үзээ хэлцэг ингэж байх чи. Үнтэй. Яг л тэр ямар ч стресс чажааж мачаагааг ургуулсан. Тэгээ зарж шин. За. Химэт. Өдөр баталгаа өгчих тэр нь. Хөгжим сонсож явсан ч гэх. Яа, таны стейк бол үнэндээ л язгууртай. Йоо, Тэр язгуурт юм уу? гачир мачрыг яава тий. Одоо хүмүүстээ детальд ч мэдүү нэг зүүмлэх үү? 2-3 шүү дээ наа чи. Үнэ хэрэгч шин. Яа. Зүүмлснэ. Янз шүү дээ. За энэ бол тэр минийх бол жинхэнэ ил гал дээр хийсэн энэ Lucifero гэдэг халуун ногоотой юм тансаг пицца байгаа. Яа. Энэ самсараа таар заяа. Үгүй халаана байна. Яг энэ одоо энэ техникийн нэг юм том пиццаны овн байсан шүү дээ. 450 градус байгаа байхгүй тэр гал. Тэнгууд энэ пицца түүхий гуралтай орно шүү дээ. Пон орол 3 минутын зэрэг. Наар юм шүү. Тасгаа уустай. Ууштай юм байна. За сайхан боллоо. За баярлалаа. Энэ ямар гоё Одоо хоолой эдингээ сайхан ярилцсан үстэй. Тгий шүү Одоо дээ. хожоо бадсан өрөөл юм үстэй. Та тэгээд гоё ярина чинь шүү. өөрөө гомдоод байна шүү дээ. Намаг яриад Намайг байна. яриад байна. Зүг асуулт үстэй. Аа, Яаж салаад. гомдож авах юм тэр. Гомдох биш юм уу? За. Авсан уу? Давсаа. Би шүү таас авах зүгээр үстэй. Чи ширэн дээр. Уучлаарай үзэгчтэй манай зулаа. Дураараа өсч юм уу? Хөдөөнөөс орж ирлээ. Ой зуу гинэ. Сүргүүд моолол юм байна. За энэ бол яг миний дуртай нэг бүхлүүрийн гуралтай пицца. За энэ бол миний хамгийн дуртай. Мэдгүй тэгээ хөргий. Тэгээ одоо мэддэг юм шиг зориултаа. Энэ чиглэлд хүмүүсийн нухш байх шиг байна. Юундээ одоо нэг цагаан гурал идэх чинь бас жоохон Яагаад гэдэг таргалаад тийм та нар. таргална шүү дээ өөр яа. Би Тийм шин бидний бодвол цагаан орохтой юм яа таргална. Гураха би сакс тоглодог байхгүй. Тэгээд би араа бид одоо ингээд сүүлийн 10 хэдэн жил таргалгаа таргаж чадахгүй байхгүй. Хоолны апдейт муутай юм уу? Эсвэл би амар хөлдөг гэж байна. Чи таргалмаар юм уу? Таргалмаар байна. Би ч амар амархан зөвлөг их уу. Аха. Чи өглөө осоод нэг хүүхдийн сүү үүдэн шүү дээ. Одоо яг хүүхд угждаг сүү үүдэн шүү дээ. Наан уу? За наан ч юм уу юу ч үгүй. За. Тэгвэл баг сартай биш. Баг сартай нөгөө хүүхдүүд үүдэн шүү дээ. Нойлоос тэтгэсэн. Тим сүүг нь аваад дуу заяа. За. Өнгөлөө 300 г сүү. Тэрэн дээр нөгөө 100 г сүүнд одоо тэдэн албага нөгөө сүүг өгсөн байдаг шүү дээ. Тий. Тэрнийхэн доозор ингээ хосгоогоор ингээ овоолж хийгээд тэр сүүг ингээд өглөө орой мөлийн илгэн дээр аваад унтахтаа. Тэгээд зээл зүр. Пүн. Тийм үү? Энэ таргалж чадахгүй байгаа хүмүүс тэгээд таргалчих. За. Би зүгээр тэгээд хэлэх юм. Зарим хүмүүс ч нөгөө манай охин ингээд одоо айгуу тонхой байгаад байна. Бүр ясаарч жаа. Тэгэл өгөнгөт сар 2 сарын дараа пүнк гэр махсарч. Тийм. Тийм шүү дээ. Би Тэр хүүхдийн жилч амар өндөр калоритой байдаг байхгүй. Амин дэмэгтэй. тэгээ. Үнэхээр харгалмаар бол тэгэл уучих. Тэгээ. Наадгаа ч ястаа ирүүлээ. За чиний амьдрал нэг жоох нэг тийм юу гэдэг чиний яриаг сонсоод битэр чи нэг хэдийн үед ингэж үжигч гэсэн өөр продакшндаас залгуулсан байсан. Тусдаа бас өөр өөрсдөө гэсэн продакшн байгуулад ингэ явж байгаа зүйл. Ер нь хоёулч бас ингэж бас яригдчихсан суу. Би чиний яриаг ингэ сонсоод байх юм. Гоё хүн байт юм шүү дээ. Нэг тийм эрүүл амьдралын нэг тийм одоо нэг юу л хоолоор л веган хоол моо л гэдэг шиг. Нэг тэгж амьдрахтай төрлийн хүн юм. Үгүй. Үгүй. Би бас манай хувьд амьдралыг тэгж утгасан залуунаас. Манай хүн дараа хоёр хөл үнэн байгаа. Миний нэг үндсэн зарчим байгаа байхгүй. За. Төр нь үхэн нэг үннээ хийцэн байхгүй. Төрцөө.
Одоо өгөхгүй л явж байгаа хгүй эцэг өчтэй. Одоо юм өгчөд өгөхөө болчих юм билүү? Эвгүй. Тэр болтлоос хэцүү байх гэж байна. Арай болоог баха тий. Арай болоо Өдрийн нас. Тэгээд бас өгөхөө болох болтол чинь бас те яг мөнгөтэй хүмүүс нь өгөхгүй. Энэ бас тийм болж байна. Тэгэж мэдээж. Олонныхныг бол зөв вакцинаар нь алдчихна гэж шүү Тийм тэгээд тэнд нь өрдөн шүү дээ. Үнж явахгүй юм бэ. дээ. Тийм учраас та нар монголчуудыг одоо энэ вакцин юу гэж бодож байна? Би бол тэрэн дээр айгу одоо Оросын нэг амар баримт гэх юм байна. Вакцин бол ерөөсөө энэ одоо юу гэдэг ядуу буураа орны хүмүүсийг устгах зорилттой. За тэгээд нэгдүгээр би Монголынхаа вакциныг бодсон чинь манай стандарт тусламжийн вакцин авдаг юм шүү дээ. гаднаастай Интегнэтгээс. Одоо нэг хэсэг бага 10 жилийн хүүхдүүд нь өндөгчний орт тавдрын вакцин зарина гэж баахан тусламжийн вакцин хийсэн шүү дээ. Одоо туршилтыг. Ааха. Тэгээд одоо би зөв яг мэдэхгүй л дээ яг мэдэхгүй ярьж байгаа шүү манайхаа битээ доор яагаад байгаа. Аа. Тэнгууд ингэж бодоод байгаа. Тэр хүмүүст мөнгө өгөөд энэ вакциныг туршия. Тэ? Тэгээд хийч гэдэг юм уу. Тэгээд би яагаад гэж шийдэлсэн гэсэн чинь энэ дүүргийн совилос мөлсөн вакцин нь одоо юу гэдэг сайн бүгдэнд нь вакцин шахсан болно гэж. Нэмэлт шагнал өгдөг гэж söyleж байна шүү дээ. Вау л та. Сонсож байгаагүй мэдээлэл. Тэ? Ихийг хийсэн юм чи гэдэг. Сонсож байгаагүй мэдээлэл. бас нэг ховын мэдээлэлтэй юм ярихад ховын мэдээ. За. Одоо энэ эрүүл мэндийн салбар одоо сая би нөгөө бас ингээл яг урт гэж хэлэх яваад юм лаа. Эрүүл мэндийн салбар болон одоо энэ эмний бизнес мэдчих бас зэрлэг том бизнес зах зээл юм ба шүү дээ. Маа олигархууд байдаг. Тэ? Одоо энэ эмийн сангийн бизнес мэдчих юм бол бас амар бизнес. Бид нар ингээл хөндлөнгөөс яг манус ингээл мэдхгүй тийм эрүүл мэндийн салбарын боловсрол байхгүй хүмүүс чинь тустай юм ингээл сайн л гэж бодож байна. Чамаа нэг эмчтэр очингууд заавал өөрсдийнхөө нөгөө аптекийн манф руугаа явуулна. Энийг л уу. Бас нэг найзынхаа имлэг рүү явуулдаг ч юм. Чи бас айгүй амар гэж. Мэдмүд чи эвгүй болцсон байна. Энийг уу гээл. Тэгэхээр тэрэн дээр ятсан ямар ч эми юм байхгүй юм ч байгаа гэж байна. Би яад нь вакцин дээр яг бардам яриад байгаа юм. Миний охин дүү 6 хүүхэдтэй байхгүй. Зургуулаа төрөхтөн л нэг энд нь вакцин хийдэж шүү дээ. Тэрнээс өөр нэг ч вакцин хийлгүй. Коронагийн вакцин гэр бүлээрээ. Зүгээр л байж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр донд хэдэн мянган вакцин хийж байна. 2 сартаад нэг 3 сартаа 5 сарт. Ингээд хийгээ зогсолтгүй байж байгаа. Тэгээ 10 жилд оронгоо таа вакцин уу. Тэр хэн бид нар мэдхийн юу тариад байгаа гэдэг юм. Тэнгүү тэр хүмүүс зөв зөв гоос коронавигоор одоо юу гэдэг вакцингууд өгөхөд одоо өгөхөр л хугацаа болж шүү дээ. Тэгэд одоо зүгээр. Зөв эвэр яах ч вэ? 5 хүү нэг охин боохгүй. Би коронавигийн вакцины хийлгэв шүү дээ. Гэхдээ сайн чи тааш тэгээд энэ гоё дуранхаа байгаа юм шүү дээ. Манай нэг юу наашаа одоо хийлгсэн үстэй. Би хэлсэн. Би коронавигийн Яг вакцин тэр үеэр нөгөө Европ явж таарад. вакцин хийлгснээс хойш амар мартамгүй болсон би. Тийм үү? Юу нэгс бүр. Энд дээр усан дугаараар тийш хийлгэсэн марчих юм чи. Манай найз нар бол тэгээд байгаа шүү дээ. Амар мартамгүй болоод байна. Би 2-3 хэлсэн. Яг нөгөө тэр үеэр чи манай нөгөө мартагаа нөгөө Европ явж таарад. Тэгмээс хил дээр ингэнэ гэдэг. Хил дээр ингэнэ тэр чинь бас нэг юм онлайнаар ямар бичгтэй заавал хэдэн удаа хэлсэн байх хэрэгтэй. 2-3 хэлсэн шүү дээ. Юу ч манайхаас нэг амсахгүй. Шүүрх юм аа. Би Гоё юм. Янзын биш. дуудаж жагаад болгуулахаас би бүтэн тий. Би бүтэн болгож идмээр. Чи яагаад шүүрхийн мах иддэг нь ямар учиртай юм Тэнгис хаан? Одоо энэ чинь Стейкний мах ер нь угаасаа шүүрх байх хэрэгтэй юм уу? Ер нь шүүхээр идэх хэрэгтэй байхгүй юу? Аха. Тэгжээж гоё тэр махныхаа ам тэр махны гоё чанарын мэдэрнэ. Тэгжээж 800 г мах идсэн бол би 700 г тэр илчлэгийн 100% аавна. Ааха. А чи тэгэл 800 г махыг ялж чансан бол чирээсээ 300-аас 400 г махны илчлэг л авч байгаа. А бас. Тэгээ энэ чинь ховор бүтээгдэхүүн Европод чинь бид нар шиг өдрөөр хойны халаа суугаад идэх хүмүүс биш. Тариач ард хүмүүс гэдэг чинь махыг аяга баг иддэг гэсэн мах. Гол хүмүүс нь талах шүү дээ гуйд. Тэнгүүдийн жоохон дээр голцсон махыг чинь дөнгөж шалдуулаад тэр доторх гой тэр нойтон мах хийж амсах гэж идэж байгаа. Тэгээ энэ уламжлал болоод үлдсэн. Дээрээс нь 100% жанцсан махыг бид нар амтаад одоо юу гэдэг гой зөөрхөн мах байна гэдгийг мэдэх боломжгүй болчихсон. Тэгэл эн чинь гоёг нэг гадныхан дөнгөж борлоод ер нь бүх Европ тийм байгаа шүү дээ. Гадаад дөнгөжүүд хизээж бобор болчихсон байхгүй. Харин тий би тэгээ идэж чаддаг байхгүй. Тэгээ шаад аваад уурлна тэгээ. Тийм. Тийм яач ба миний хоолыг. Монголчууд манай аж ахуй гэдэг хүмүүс чинь тэгтэргүй манаас өөр идэх юм байхгүй. Тэгэхээр болгодог. Тэгтэргүй яагаад болгодог вэ? Бид чинь нүүлдэлч ард хүмүүс. Нэг өрх амьдарч ил гэхэд тэр хүн дээр өвчин боллоо, хордлого боллоо гэхэд хажуу айлын витамин бариа ороод ирэхгүй шүү дээ. Ааха. Хэрвээ Тэг нь. бүгд гэр бүл өөр өөрсдөө амийг авч явдаг учраас босон болоогүй юм
түүхий даршилсан маршилсан орхоо шавж тийм юмс цэвэрлдэг байхгүй. Ясал магаа чанаад идэнэ. Сайн чанж идэг. Юуны өнөр санаж байгаа шүү дээ. Сайн чан цусгүйгээр наа чи ордон шүү. Чи бид нар нүүдэлж байгаа хүмүүс хинээс тусламж авч чадахгүй хүмүүс байхгүй. Тэгээ хоол унсан нүртэл хатуу нарийн диктатуртай байхгүй. Зөвхөн загаадаг идэн. Тэгнь. Махаа идэн. Өөр идэвхтэй мэдгүй ч чавж Байхгүй. нэг гүйлгий шүү гэл. Тэгнь. Тэгэл өвчнөөс халдвар дуусах тэр гэр бүл өвч байгаа байхгүй. Хаашаа 100 км нөгөө гэр орон байхгүй шүү дээ. Өөр айл өрөх байхгүй чи. Тэгээ нүүдэлчин хүмүүс идж байгаа хоол молч дандаа хуурай хатаасан. Ааруул. Хатаасан мах тий. Хатаасан ногоо тий. Учиргүй нөгөө мангираа явал идчихэж байгаа байхгүй. Идүүтдүү жимс идэхгүй шүү дээ. Ортоо жимс ортоо мөг гэдэг. Тэгвэл ихтэй хоолны аппетиттэй. Янз бүрээр одоо урд мурдаа явуулсан мөхний махын нийцсэн, могооны махын нийцсэн, матрын махын Монгол нийцсэн. байхгүй шүү дээ. Оо тэнд яах вэ? Саамад явж байхдаа тэр нөгөө түүхийн өхрийн мах үйлч нэг өндөртөө яаж магаа тэрмэрээ нийцсэн. Тэр Европ явж мэдгүй юм. Ингээд нөө амд наймаж үү тэрийг нийж үзнэ чи хоолоосоор ороод идсэн. Тэр бүр сториодод идсэн би бүр ингээд. Тэр бол зөв чанцан гүзээ шиг лавтай байна. тийм. Шавж ийн хөтлөө. Солоос нэг юм шавж идэв юм биш үү? Улаан цай юм. Шавж байгаа байхгүй бүрэнгээ. Сөөлжрийн даруулах хийгээд халбгараа утгаад шажрын гэж яаж таад. Энэ дээр. Тэрийн бүгдийг Амдаараа. За үгүй бах амдаараа ч ших те. Өө энэ жижиг нөө. Энэ жижиг авчихна доо. Тэгээ ингээд гүйлдэл тагуун дээр лаа. би ч бас гэртээ бол бас тийм жоохон тийм галтуу амтай. Тэг. Ер нь өөрөө би гэртээ байх юм бол ерөөд эхнэрээ бол нэг галтуугаа нэг ойртуулахгүй. Манайс нэг гэртээ байх цаг чинь бас цөөх юм чинь. Яг байгаа үедээ бол яг нэг байхдаа гоё байна тийм. Гоё байхыг хүсэж идэггүй. Эхнэрээ бол дагуулаад гоё гайгүй шинэ стейктэй ресторан байвал бас орж гоё сонирхохыг бодож юм. За тэгээд гэртээ бас манайх чинь бас айгүй тийм стейклэг штэ бас. Тэ. За харин одоо ингэнэ шинэ юм сурсан гэх тэ одоо. Зөв Гоё гоё. хоолны юутай. Тэр prime meat гэдэг гоё стейкний махан гарч ирсэн юм шиг. Тийм. Тэгээ авсан. Тэр гоё. Тэр зүгээр юм нэ. Тийм байлээ. Тэгээс BB butcher гэдэг байгаа шүү дээ. Тэр prime meat-ийг бол оцсон. За сүүлийн үеийн хэдэн ресторануудыг бол ерөнхийдөө жоохон Хөвсгөл амсгалаа икэр. Тэр нөө сарлагны мах. Энд үзнэ үү? Аа. Хөвсгөл икийн. Би авч үзв. бас стейкээр бийдсэн юм уу? Тийм. Баял. Яс их зүйл юм. Хамт орж ирсэн юм мэдэхгүй. Би яа одоо идчихье гэж бодоод байна л да. Сая Тэнгис хахаас би зөвлөгөөг авч би урд нь ингэж яг нарийн зөвлөгөөг сонсож байгаагүй Янз шүү дээ өгөөч одоо яаж Гоё одоо сурах хэрэгтэй. би өвөө мэдэрээ өсгөд намаагийн чинь ийм ах загнаад би чинь чанаа штэ энэ чинь яах юм бэ яг тэгэж өссөн юм чинь идэх гэж байгаа юм уу чи мангой таасан яг өөрийнхөө гоё ягчлаа. Шажиглах гоо шүүсэн ингээ шахаа. Гоё мэдрээд идэлтэй өгөө. Энд чинь бүр харин бүр аймаг болцсон байгаа даахгүй чи Европ бүр зүгээр борлуулаад идэж байгаа. Уу улаанаа. Оо тас ингээ улаан шүүсэн гоож өгөө. Тийм. Үнэхээр яг зүгээр л нойтон мах байгаа юм чи. Пиццанаас амс. үгүй хаа Пиццаа идэх үү? халуун ногоотой Халуун ногоо чи хүний биед амар хэрэгтэй юм байна. яа Энэ маш олон юм хэрэгтэй шүү дээ. Манайс нөгөө мэддгүүл болохоос хүний биед аюу хэрэгтэй. Яагаад тэр халуун орны халуун ногоо гэдэг ням бактериэс чинь нөгөө амар хамгаалдаг. Тэгээд тэр халуун ногоотой одоо жүнглийн хүмүүс байгаа шүү дээ. Вьетнам, Таиланд, Баяланд. Дандаа халуун ногоо. Тэгэхгүй л тэр вирус гэдэг байгаа. Тэгээд бид нар чинь нөгөө нэг хөдөө гадаа нөгөө сэрүүн газар амьдрахаа болоод нөгөө суурьчлал бид нар зэрэглэж явах хэрэгтэй халуун ногоо. Сурах хэрэгтэй юм халуун ногоо чинь. Нэг шин тийм байх юм. Яалцгүй нэг тийм эрүүл яах маа тийм л төрлийн. авс тэр гоё юм те Гоё шүү дээ. Чи нэг манад өгөөч. Би ч юм гарынхаа нэг Буу алцгаа гэрээ. буу алцуунгаа. Тэгээ сервантаас нэг юм гаргая гэсэн. Тэгээд нэг гоё ажуулсан маш яг их найдаа ажуулж шүү дээ. Доошоо гоё стейк аваад гоё чам стейк. Улаан цусны гоё ч стейк ангууч чихээл та би нэг. тэгэдлээ Анхлан манай их нэртэй ч нөгөө нэг тийм байхгүй гэсэн сүүлдээ нөгөө ингээл юм сошиалын бас нэг нөгөө хоолны юм чинь богино рилс одоо TikTok юм чинь амар апдейт хөдөлгөх юм аа. Ингээд орондоо Ялангуяа орондоо явчих тий. орондоо ингээд зэрэгцээ явчихдаг байх хэрэгтэй зэрэгцээ явчих. Тэнгуут яг ингээд хөрөгчөнд байгаа юм материалуудаар юм гарчдаг байхгүй. Тэгээ нэг л харангууд ах гэж бас хинцэж байсан байхгүй. Амар апдейт үлдэн тий. Бас гэр бүлэрээ тийм багчин юм гоё. Дуудуу хоол гэдэг шиг тий. Гоё шүү дээ нийгмийн тийм чинь харцаараа ойлгосон гэдэг шиг гоё шүү дээ.
Нэг хүн болж уусна гэж байна. Аа засаач одоо 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй. Том нь 12-тай. Баг нь сая 3 хүрлээ. Зулаач одоо хэд үг? Нэг хүүхдтэй. Том уу? 4 настай. Хөгшөрсөн юм шүү дээ. Ат тийм. Ирэх юм болоо хэвээр. Ирэх юм болоо. Айлын ганц. Айлын ганц ирэх юм болоо. Тэгээ би одоо нэг юм эр хүн болгоо. Би бас толгой өвдөөл юм. Яаж хүүгөө хүмүүжүүлэх үү? Тэгэл одоо хүн чи яаж хүнжил хүүхд төлөөл явдаг юм биш үү? Тэгэл уул нь нэг ганц бантартай зодтолчмаар байх юм тий. Нэг бойлдуулж үзмээр байх гэдэг нууцаараа. Яаж болох вэ? За тэгэл ухаан суугтай жоохон том болгодог л гэж бодлоо. Жоохон том. Тэгэл ер нь хатвал байх хэрэгтэй мэл ч тий. Тэгээ нэг морь малан дээр гоё одоо ингэмээр би ч бас өөрөө нөгөө нэг тийм ахуй дээр өссөн ядч аргаа ятгад нэг хоноо би ч өөр ажиллаад идчихэж шүү дээ. Тийм тийм заа тийм юм гоё ингээд. Одоо тэр жил зааж өгөхгүй тэр хүүхд чинь тэгэл хотын хүүхд Харж байна шүү дээ. мэдгүй. Тэр нэг жоохон томорхоор нэг хөдөө нэг зуны нэг ганц 21 хоног мөн дагуулж явж мавж хэр хөдөө хотор мотороор явж байгаа мал сал дээр авч явж хоноож мавж. Тийм амьдрал. Тийм үзүүлэл гэж одоо бодоод. Гэхдээ үзээд өслөө том болоод чи өөрөө тийм ойрхон болчихгүй. Тиймээс хоолбор ойлгох байхгүй хүүхд юм. 80 илүү биш бол. Одоо тэгээд бас яг хотод яг байранд өсөж байгаа хүүхдүүд ээж аав нэг хот руу ороод ирсэн эмээ өвөө нь байхгүй болсон яг үнэ тийм. Одоо ингээд энэ тентхийн аймаг сунд руу явахгүй болоод хотдоо өсөж байгаа хүүхдүүдийн харшил амир их байна гинэ. Хан тийм. Харшилтай байгаа нь бид нар чинь ямар нэгэн харшилтай байгаа бид нар чинь үхрийн баасан дээр л өмжиж байгаа юм чинь. Хан тийм. Харин тийм. Тэгэхгүй манусаас хашил аваад авахаар гараад байгаа зү. Тийм шүү. Одоо тэгэл нэг шарилжны харшил маршил гээл. Тэгээ одоо ингээд чихэр итгэлээр харшиж байна. Банан итгэлээр харшлаад байна. Одоо юу идүүлэх вэ? Мананаас өчтөр хүүхдэд тэгж байгаа. Ингээд гарных нь арснууд ингээд язраад байдаг гинэ. Тэгэл тосохгүй болохгүй нэг 5 настай хүү. Тэгээд бүр яах вэ гэ бүр ингээд тэгэл байнгын арс өнгөний имлэг яваал тэгээд яах хэвээр юм болоо. Тэгээ одоо ингээд Хөдөө шавар мавраар зурх хэрэгтэй юм шүү. тэгээд ердөөсөө л хөдөө өсгөлөө. Адаас энэ те 3 насны сэтгэл готрал 4 насны синдром бидний багахад хизээд юм байсан Юу би одоо сэтгэл 4 насны синдром 5 насны өгсөн би өгцөн байгаа. Нот автаа зодуулаад те. Тий одоо юу вэ? Дүүнэртэй нааш иргээл паа. Яа ярахчингийн гэрт амьддаг байсан. Айш. Амар зодуулдаг байсан. Тэр үлчтэй яасан хүүхдэд зодохоос өөр бүр хийх юм гээд аав гэж байна. Одоо ингэ бодох нэ юу? Чи зодуулж ирсэн үү? Юу нүдүүлж Бялруулж ирсэн биз. Бялруулж Тэгээд нэг ирсэн тийм шүү. хагас цэрэгжилтийн тэр нэг юм амьдралтай. Тэгээд чөдөр ногтол ирнэ штэ тийч гар хөлөөрөө орохгүй л чөдөр Тийм. ногт. Эмээгийн нэг юм Тогны үн мөч цап гад мултарчнаа яаж байгаа. Тэгээд нөгөө жижигхэн гэрд орж хаанаас хүрнэ нөгөө жаач сап гэдэг. Ингэж л өссөн штэ. Зүг ярганд орсон шүү. Тэгээд одоо миний хүүхдүүд хаа нэг минийхөө усаад тэгээд англиар хэлж орчих. YouTube үзээр байгаа. Би ч англи хэлээр боловсрал байхгүй. Ганхан шатны юм байхгүй шүү. Манай ихнэр чи бас яг яриад байгаа юм. Тэгээ нөгөө чи хоорондоо ингээ англи мэл яриад байгаа. Би нөгөө боловсралаараа хэмжигдээд хөдөөнийхөө хаадлаа гэж чимээ. Муу юм болтой л те. Жоох ингээ чагад уурхаад тэгээд чимээгүй 4 насны синдром. Тэгээ ингээ өөрөө ингээ тэр ингээ шуугаад Юу байдгийг болоо гэдэг. тэгээ одоо яг хааны завтаа үедээ нэг эр хүн болгож байгаа царай нэг шиг соёл моёл руу авч явах юм да. Авч тэр нэг басанд шаж байгаа чи. Хөөхгүй бахт нь өөрөө зэлгээл. Гуйлгаал. Тим чи те. Айгуутай тоглоом оруулаа хайч. Бусд үед бол гэрээ хажууд яг ингээл хажууд байх юм ингээл гэж байж байгаа. Тэгэхээр ирэхээр ямар өмнөөс нь цохоод аваад талтай шитэр чинь тэгээд байж байгаа. Үсгээс өөр арга байхгүй. Хэцүү. Тэгэл яг янз бүрийн хүмүүжил байгаа л байна. Байгаа л. Мэдээж хүн болгоо буруу хүмүүжүүлийг гэж байна. Тий. Бурхан минь. Тийм шүү дээ. Тэгэхээр өөр өөрсдөө л хүмүүжүүлж байгаа юм чинь. Би бол охиноо одоо манай охин чинь 9 дэх байхад манай хүүх гарсан байгаа байхгүй юу? Тэгээд би танаа охиныг бол чиний нөгөө сториг үзсээр байгаа ичнээ таньдаг болсон шүү дээ. Тэгсэн чинь амар ирэхцээ юу. Дүү гараад ирэхлээр хүүхэд чинь ерөнхийдөө Шал оруулж байна. шал өөр болт юм бэл. Эхлээд яг ингээл намбагнаал намайг л ингээл гадуургаал гэдэг байсан сүулдэ тоохоо болоод яг дүүрүүгээ чигэлдэг болоод одоо дүүгээ өмөрдөг болоод дүү нэг их чигээ өмөрдөг болоод ингээд ер нь бол ах цагтаа байх чинь бас тэгэл эхэлдэг юм да. Одоо бол яах вэ тэгээд Таагаад өгөх юм. 8 наснаас хойш тэгээд юу яж хасааш. Хасааш. Яг эрхлэх үеийг эрхэлжлээ бид нэр эрхэлж өсөөг юм чинь. Гэж би хаяа боддгийн. Гэтэ би бол гэтээ ер нь бол ингэх үе байна мэдээж. Хөөш чи тэхгүй шүү. Нөгөөд чи гүүж мангар холоос гүүж ирээд хаалх гэдгээд ихчигээ зөгч байгаа. Яг Хэмэт нүдэн дээр За. Шал үр заа. Би охиноо зүгээр нэрээ үнэхээр яг эргэтэй хөвчих гэсэн мундаг гэж боддог байсан байхгүй. Яг эргэтэй хөвт гэсэн чинь эмгтэй л хүс юм бэл. Эргэтэй хөвч шал өөр юм билээ бурхан.
Тэгэл ердөөсөө тэр мөнхийн тэр зургтын 52 тэр одоо юу гэдгийг те галтгоо хөргөгчний хаалга маалга цонхны тавцсан тэр дээрээс ингээл те зургт моргот руу юм шидэл бүр ингээл уц муц шидэл те Тэгээ би минь өртөө хүнд мөндөө. арай хүнлээ цохилт мохилт нь одоо жоохон чангараад эхэлцээ. Нах. Тэг ингээд нэг өглөө хөрөх юм уу миний маань чин чаавас ингээд уруулна ингээд нэг жоохон сэтэрсэн эндээс нь ингээд сусгоочцсон ингээд мөнхийн нарда цохилцаа гэсэн. Мөнхийн нар нь би чамайг зодсон шүү цэцэрлэгт явахгүйгээд ээжигээ 2 нулаа хийцэн гэж. Яа. Тэгээ одоо яг тэгэхээр мэдээж одоо бид нар яг Та хүүд банд хийдэг одоо. Банд хийдэг. манай банд уу? Гормор. 3 настай. Одоо л яг божигнуулдаг нас эхэлж байна. Яг нэг 5-6 нэгдүгээр анги манд ороод ирэхэд маань шиг төгс хөдөө авч яваад Монгол оронтой танилцуулаад Тий. морин орондоо пүү алгадаад ширх гол агуулаад ширх хөлгөө тавьчих шүү дээ. Унаа содор нэсгэж байна. Тийм их юм бодоолох. Ер нь гэхдээ аав нар тэгж нөгөө нэг ингэж зугаалгаар авч явах нэг найз нөхөдтэйгөө байж байгаа сууж агаад авч явах надад амар гой санагдахгүй. Ер нь амар том дурсамж болж өгдөг. Тэрийг бас охиноос бас амар харсан. Одоо миний охин чинь онгоцон сууж үзээгүй, гадаадд явж үзээгүй, парк марк мэдэхгүй шүү дээ. Тэгээд нэг удаа бид нар гэр бүлээрээ хөвсгөл яваад тэгээ одоо нөгөө одоо үеийн хүүхдүүд чинь нэг солонгос явсан яриад Диснейленд орсон бэж орсон гэсэн тэгсэн би ийм юмараа аялсан гэл тэгсэн чинь манай охин нөгөө хөвсгөлөөл яриадсан. Би ээж автагаа хөвсгөл яваад тийм аа. Хөвсгөл явсан чинь бүр амар том далаа. Манай монгол чинь далаа байдгийн байлээ хөөе гээ тий. Онгоц байсан тэгээ би усан онгоцоор явсан гэл. Тэгээ би ингээд дотроо нөгөө хэдэн солонгос яриад ингээд томорж байгааг нь Томорж байгааг ингээд мэдээж томорж байгаа шүү дээ тэр чинь тий. Юу мөг. А гэтээ тэр хүүхд миний охинд бол хөвсгөл нь яг л гадаад орон шиг байсан байгаа байхгүй ээж авдаг өнгөрөөсөн тэр нь. Тэг би боддог. Ив юм уу охиныгоо одоо яг энэ зүүн чадвал нэг гоё аваад ядч нэг Бээжинд л ороод нэг Тийм Шанхай ороод Диснейленд. Диснейленд энэ үзүүлээ да. Охиноо нэг баярлуулъя да гэж бодоолаа. Гэхдээ ээж автгаа өнгөрөөсөн тэр дурсамж чинь амар том гэж нэг юу болж үлддэм бэл. Тэгэхээр чи аваа яв. Мэдв. Найсан чаваа яв. Явъя. Тэгээ явахгүй. Хүүхдүүд үгүй. Явъя. Өөрөөр болчих хүүхдийн тухай яриа л ингээд сууж. Тий. Хөгшрөөд өө. Монгол ирээдүйрээ сууж гэж яаж юм бэ? Олж хүмүүстэйгээрээ Эртээ заал аваад гараад 3 өвгөн 3 өвгөн юу вэ? 3 өвгөн онгоо өгдөө штэ. 3 өвгөн хоорондоо ярьж босон ядлах байхгүй. 65 70 малтаа. Зайхан ууй гэд найзуудаараа гэсэн чи Япон өвгөнөр байхгүй. Фэйсбүүк дээрээс. За сайхан ууй за тгийм гээд. Том нөгөө саканууд гаргаад нэг нь бостоо. За би таягт бүр хатуу сануулъя гэж. Хүүхд яг өвчээр яахгүй өөр юм ярина шүү. Тэгээ хоёр татаалсан мараа хүүхдэн зургийг хараа. Тэгээ өөдөө миний нөгөө бөөрний юм авчих авгаа яасан. Яг тэр шиг. гэдэг шиг юм байна. одоо л ердөөсөө яг л ярьдаг яриа хүүхдэл болсон байгаа гэж бидний үед бол тэгэл бидний үеийн залуучууд ч хүүхдээ яриад за одоо 14 5 хүүхдүүд одоо ингэж шүү те одоо насны хүүхд чинь томролцсон байж шүү ийм болж шүү гэл одоо чи би ч нэг өөрөө охин охинтой болохоор чи те за одоо юм хийзээрх бол гэл те аав хүн чинь яана одоо нэг банд ирээд хөхмөхнөөс нь бацчаад гүйчгүй те одоо яг ургаад ингээд өвдөж явахт нь те манайс чинь жоохон бахтаа бас харьгаа байсан шүү дээ өшгөлж бариад өөр төр төсөөлөд байгаа шүү. би яг өөрөө жоохон байснаар төсөөлөд байгаа байхгүй те яг энэ үед ямар байлаа гэл тэгэхэд чинь би чи өөрөө айгүй тийм эрхичний эвгүй нөхөр байсан байгаа даа байхгүй тэгээд одоо би чинь тэгэл охин охиндоо тэгээд за миний охин ангийн банд нар чинь гүүж ирээд энэ цээж мэж рүү чинь цогчих вэ одоо миний охин юм нэрнэ гэхээс тэ одоо ингээд нэг сарын нэмдэг үү мэдэн штэ мэдэн штэ би гачаач юм яриад байна тэгэл ичиж байгаа юм би тэгээд ярих хэрэгтэй юм шиг санагдаад ингээд охинтойгоо би чинь ингээд сууж байгаа за миний охин найз бандтай бол миний охин тэгэл тэгээд тэгсэн чинь биологийн хичээл орсон байна За манай охины ангид тэгээд тэгсэн чинь даамсаг яаж тавьдаг хичээл орсон байна. за Тэгээд тэр би чинь бас аав нэм чинь тэр чинь сонсон шүү дээ. За яаж тавьдаг юм гэж. Би тань тэгээ харуулах юм уу? Үгүй яаж тавьдаг юм миний охин суугаа гэ. Тэгээ нөгөөтгөө ингээ би тэр чинь за одоо ер нь ингээд үеийнх нь ирээд эхэлсэн байхгүй 13 та хүмүүс чинь ирээд эхэлсэн. Тэнгүү чинь би чи охинтой хүн чинь яг тийм бодд юм байлээ шүү дээ. Бурхан минь ямар гайтай учирчих болоо бурхан холоор гэж эргэтэй юм яг тийм юм жаа. одоо тэгээд харин сайн завгүй байх хэрэгтэй байхгүй янз бүрийн дугуулганд явуулаад тэмий гонцгой удамжаар мэдээлүүлэхгүй байх хэрэгтэй. Тэгээд одоо үеийн хүүхдүүд чинь сонирхол бас өөр болчихжээ. Амар болсон. Одоо манайсын үеийн нэг 16 17 настай хүүхдүүд чи одооний нэг 11 12 хүүхдүүд. Манай охин ч бас 12 таа байхгүй. 14 таа.
Бас бөөн боллоо. Миний шин чүмэн мөнгө жоо дутуу утсан юм байна. Янзч за. Шалгаадах хийе. Шалгаадах. Би нөө бичлэг хожиж болохоор юм жоох. За. Чи бичлэг хийж байгаа бие өрөөд идэхгүй байгаа юм байна уу? Уусаа. За илээ нэг дараа нь ярив. Аа за. Хоёул ер нь бас сони хүмүүс шүү. Одоо ингээд би одоо ингээд харахлаа. Ер нь жоох ингээд хүүхдүүд залуучууд амар төлбөрөг байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хэрвээ чамд таалагдахгүй байгаа бол чи бол таалагддаг газараа ажиллаж гэж байгаа шиг тий. Хизээ нэгэн цагт чамд нэг л яг чамааг ойлгодог хүмүүс ирэнч гэж байгаа шиг тий. Юу яриад байгаа юм бэ? Яагаад вэ гэхээр одоо энэ залуучууд хүсэхгүй бол эдхийн киног үзэхгүй бол реакшн үзэхгүй бол фантастик үзэхгүй бол намраа юу хувьсэл ундрмаа хошин шог бид бид нар угсаа Монгол кино үздэг үү маа тэгвэл шууд Friends цуврал гот мот гээл тэгээд хүссэн цувралууд ингээл нэг Netflix бүх юм дээр байж идэг. Өөрийнхөө хүссэн юмыг л хийдэг. Нэг талаараа зөвл байх те. А нөгөө талаараа амар төлбөрг болгоод байгаа. Залуучуудыг төлбөрг те. Ер нь ирээд төлбөр модуудын нэг тийм талаар яа. Ерөнхийдөө нэг тийм төлбөрг болц те. Бидний үед чи одоо ингээл жишээ нь би Mask Production анх 2009 10 онд орсон. Тэгэл ингээл яа надад чи мэдээж хүнд асуудал тулгарч шүү мэдээж мөнхийн гоё байх ингээл гармаар санагдана, ормоор санагдана, ингэмээр санагдана, мөнгөтэй болмоор санагдана, ажил хиймээр санагдана, өөр ажил хиймээр санагдана гэл. Тэгэл тэгж яхад манай аав тэгдэг байсан. Чи тууштай бай. Чамд хэдэн дөрвөн залуу өгсөн чамаагүй чи тууштай бай. Нэг юм аа ли. Нэг юм аа л хий. Юу балаараад байгаа юм чи. Гадаад юм ч гэх чи. Хий юм чи. Ажлаа хий. Тэ? Тэгэл би нэрээ тэр мангар буцаан тэгэл одоо ингэ бодоход чинь 20-тэй хүүхдэл байж байгаа шүү дээ. 22, 3-тай, 22-тай. Би энэ хамтгаас гарсан бол би өнөөдөр ингэж явахгүй шүү зүгээр ер нь. Тийм шүү дээ. Би ингэж олон юм сурч те. За ер нь хамт олонтай өнөөдөр хамтгаас гарсан бол өнөөдөр энэ luxury restaurant тийм number 1 тухай гэрээ хүүхдтэй зүсээс сууж авахгүй шүү. Сууж авахгүй те. Ер нь сууж авахгүй. Зүг замдаар явж байгаа. Тийм. Тэгээд чи заах юм шиг яриа. Ер нь яг тэгж л бодсон. Тэгээд би бас залуучтайгаа юм тууштай байгаасаа те гэж би бол хувьдаа бол тэгж боддог. Бүгөөс тэгж өсгий гэж боддог. Тэгээд юм жоохон тууштай байгаасаа тэгээд мэдээж уналт бос байдаг. Гэхдээ чи хүссэн юмныхаа оргил заавал гарахын тулд хичээх хэрэгтэй. Ханд. Гэж би боддیں۔ За баярлаа. За ингээд манай нэвтрүүлэгт Тэнгис ахтай баярлаа гэдэг. та баярлаа. Та тэгээд одоо tea time болоод одоо энэ tea talk. Яаны нэвтрүүлэг болчихсон тийм. Tea time бас ингээд чөлөө сэдвтэй. Тийм. Ерөнхийдөө тийм. Энд дээр бас гоё хоол орж ийн, гоё ресторануудыг танилцуулж ийн. А мөн нөгөө олон зочдтой нэг дөрөв халуун яриа өгнөж ийн. Үүрэх боломжтой. Тийм. байна. Санал бодлын хуваалцаа. Тэгээд эн чинь яагаад би энийг хийсэн бэ гэхэл ингэж байгаа хгүй. Миний нөгөө tea time нэвтрүүлгэн дээр маш олон зочин орсон юм байна. Хань энэ цаа авч. Тэгээ бодоод байсан юм. Эргээд тэр хүмүүстэйгээ гоё ингэж одоо юу гэдэг. Хоол одоо нэг ус би зааж ярьж ирсэн бол одоо хоол идэнгээ тэр хүмүүсийн амьдралын тухай яриа л та. Тэгээд 900 хэдэн дугаар ирсэн. 900 хэдэн дугаар болгон дээр нь одоо заримдаа зочин юм одоо Монголын мараад бүхэл олон таньд бол ирж ирсэн байгаа. Тэгээ бас одоо шин одоо юу гэдгийг залуучууд зөндөө гарч ирж байна. Тэдэртэй бас ярилцъя, буулъя. Манай tea time бол ерөөс зогсоогүй. Нөгөө өөр формат руу шилжиж байгаа. Зөвхөн нөгөө рил маягийн. Одоо 90 секундын дотор хоол заах нь шүү дээ. Одоо хүмүүс ч ойлгоод мангар биш ойлгоод байна. Тэгэхгүй би цаг яриа. За одоо төмсөн ялгаад ингэж чанаа бол ер нь шүү. Энд чинь уйлаад хүмүүс ч завгүй очиж байна. Тэг цагийн хоолын төлөв үзээд амаргүй тий. Тэрээс 90 секунд дотор 1 минут дотор тоош тэгсэн 5 гүн дээр болох хоолыг л сурчмаар байгаа байхгүй. Гой ойлгомжтой. Тий. Тэгээ би одоо тиймэрхүү юмдаа хийгээд ихсэн. Тэгээ рил маягийн, тэгээ зөвлөгөө маягийн бид нар одоо ийм хоол идвэл тэгдэг. Монголчуудын буруу зуршил нь бол өглөөний цай жишээл бид нар юу идэг. Дандаа нөгөө биед таглуулдаг мэдээд байгаа байхгүй. Хоороо нөгөө хоолнуудад сүүнд хийгээл түүхтүүдтэй өгдөг. Тэр муу. За тэгээ нөгөө каш гэдэг. Тэр одоо манай хүүхдэд байнга хийж байна. Муу байна тийм үү? Айгу муу ах. Тэгэнгүүт тэр каш маш гэдэг юм шиг манны каш. За яг цаг хэцүү байхад бол тэрнээс өөр юм бол иддүүл байла. Тэгэхээр тэр чинь одоо бас л хоосон хүмүүс болчиход байгаа байхгүй. Тэгээ юу идэх хэвээр бодлоо одоо өндөг те. Навчид оргон бол самарнууд гой маасалтай малын гаралтай тийм идэх хэвээр ч гэдэг юм. Гэгчээний бас нөгөө мессеж манайх ч нөгөө дадал болцсон. Сайн чанарын яам байвал тэрийг бараг идчих ухааны юм яриа л те. Тэгээ бидний өөр нөгөө муу зуршилтай хоол иддэг болонгууд хүүхдүүд яг тийм үгээд байгаа. Тэнгүүд хүүхдүүд нөгөө аймаг залуугаараа 27 25 настай хорт тавдар болвол те. Дандаа л тэр нөгөө нэг хими хортой хоолнуудыг идээд.
Экологийн мөтэйгээ олж чадахгүй. Юу л та айгу тийм entertainment хүн л дээ. Ер нь тий. Одоо танд нэг юм үлдчихэд байна хаа. Мэдээж тодорхой хэмжээний бизнес байгаа ойлгож байгаа. Цааш нарийн гарч ирээг болгох бизнес юмнууд байгаа. Дооч ээж хөтлөгч ээж нэг entertainment мэж. Одоо ус төрлөөний үзүүл яах юм бэ? намайг Ахны тал дээрээс баян шунаас гаргээд мөнгө зарцуулаад бах тий. Сайн байна уу? Би дэвшиж байгаа тэр байна. Батуулан байна тэр нэг. Тэгс байна гэж бүх тань штэ нэг. за одоо би танайгаа тий ирүүж үлнэ. Парламент гэдэг чи одоо хоолны тоглол гэсэн үг шүү дээ. Баян шиг тариалан болгоно. Түнсчин болгоно гэдэг. Хэдүүлээ эрүүл хүнсээр амьдрээ гэ. Нэр Остер гэвчээд байгаа юм шиг. Би даанч уустаа сонирхдаг юм аа. Үгүй ээ. Остертэй Остергүй амьдрал болоод ажиллагаа явж байгаа. Тий. Тийшээ орж дахид нэрвдэд яах вэ? Одоо уул яав яадаг юм бэ нэг юм. Дуу муу гаргуул яадаг юм бэ? ямар дуу вэ? Зүгээр ямар ч хамаагүй өөрөөхөө. Ядаргаатай тий. Дуулаар. Маа чи дуу гаргацсан шүү дээ. Оо тийм үү. Юу тийм үү 2 3 жилийн өмнө нөгөө энертэй ам дуу муу гаргасан. Тийм шүү дээ. Дуу гоё entertainment багсан. гоё дуу гаргаж чаддаг юм байна уу? Байна. Байдаг. Дуугийн цохоогоо аян цохоогоо хийгээд өгдөг. Тэгээд таныг зарахад бол хий. Би дуулахгүй шүү дээ. Би нөгөө нэг хөдөөний нөгөө нэг аяллаа нэвтрүүлэг шүү дээ. Тэн дээрээ тийм нэг юм өрөө маягийн дуутай болъё гэж яриад байгаа. Тэгэлтэй та аян цохоогоо дуулаад ороо. Би бол дуу хайр. Засаа сайн. Засаа бол мондод дуулах уу? Гайхалтай шүү. Гайхалтай. Чи одоо жоохон юу концерт хийлтэй. Концертын хэмжээнд чинь би зүгээр хүн амтны дууг дуртай дуунуудаа дагаж дуулах аягүй дуртай. Тэгээ хүүхдийн орны дуулаачин дуугуулан төгссөн шүү дээ би. Тэгээ эстрадад орох гэж байгаад соёл урлагийн сургуулийн эстрадын ангид орох гэж байгаа. Тэгээд зүүн мөрөн дээрх чөтгөртөө итгээд жүжигч болсон байхгүй. Жүжигч ангир орсон. Надад сохоо тийм адын нууц мөрөөдлөд гэхгүй. Тэр нь юу хэ? Чи яг ямар хүн болоо гэж боддог вэ? Багтаа. Бүр бага юм шүү дээ. Ер нь ингээл жоохон өсөр насны нэрээ. Би ерөөсөө жүжигчин болно л гэж боддог. Бүр үү? Тэгээ бүр л ерөөсөө. Тэр юм гэдэг чинь цаана туснаас байд юм шиг. Манай бас яг аав чинь тийм урлагийн талын хүмүүс юм шүү дээ. Тийм. Бас тийм жүжигчин найруулагч. Тэр талруу ажиллаж байгаа залуугаараа суудсан хүн байдаг. Тийм. Тэгэл ер нь цусаар юм дагт юм шиг нөө цэргийн үг цэрэг тоож эмч үг чимж гэдэг шиг юм байд юм шиг би ойлгосон шүү дээ. Тэр багасаа жүжигчин болоод юм. Одоо бол ингээд минаас нэг өсвөр насны яг бас нэг мөрөөдөл өгөх хөө. Одоогоор ч гэсэн би нууцх мөрөөдөл өгдөө. Тэр нь юу гэхээр нэг тийм яг одоо энэ ритм хипхоп чигтэй нэг өөрөө үгээ бичээд хипхоп доо мó. Би гусаач. Гаргаж үзье. Гэтэ одоо л яг хичээд байна л да. Чи тэ одоо намайг их орлын гişүү болохоос Вэ? ичээ. Таны болцоо би хийчих яа. Гэвч тийм бас дотроо мөрөөдөл бодож авах. Хизээ үлээ хэдэн жилийн өмнө үлээ наваач би ч ийд нэг одолцаа. Бараг оддын өвчин арилаагүй байж байгаа. Зүгээр ч одоо сонгуульд хоёул тойрог болоо тий. Бараг мөнгө босноо олон болно. Намайг дөргөж гусгаж ирсэн түр. Чи айл болгонд олив тосмос гэл. Тэрс талтайгаар. Одоо бодох. Би зөв өлөө юу. Одоо ойлгохтой яг нэг олон танил гэдэг. Засаа төрөг бол баг засаа бол нам намааг бол хүмүүс нэг жүжигчин мөчх нэрвснийх амар тийм таньж манайд байдаггүй гэж би бас хувьд ойлгодог байхгүй. Зүгээр миний хажуу тань бас амар олон танилуд байна шүү дээ. Тэрэн зүгээр одоо инстаграмаар гоё биетэй ч юм уу эсвэл ийм пэйж мэж ажиллаж жижиг одоо вайн бичлэг хийдэг те. Эдгээр чинь бол мань сэн шиг мэрэгжлийн жүжигчин уран бүтээлчтэй хажууд бол тулцсан юм одоо нөгөө 8 наснаас 80 настай буурлах гэдэг юм олон танилуд байхгүй. Мань бол зүгээр яг хажууд зүгээр яг юм эдик гэдэг продакшн байгаад байгаа. Бас яг манай эдикээ ус үздэг цөөхөд үзэгч бас байгаа. Тодорхой хэмжээний үзэгчтэй болсон эдикийн шинэ киног үлдээдэг. Тэр идмэл тоочны энэ нөгөө эдикийн тэр өчлөг юм яг юм шиг маск танил хэмжээний би бол болоогүй юм билээ. Гол дөрөв тэгж. Тэгээ таны яг тэр од болж байгаа үеийн үе шууд ингэ бодонгууд сошиал байгаагүй. Та хүн бол орой болгон тогтмол цагтаа айл болгон одоо бүх ингэ нөгөө 8 наснаас 80 настай бүгд ингэ зургатаа үз. Тэр торгон мөчтөр hello. Hey. Яг зөвлөсөн гараад байгаа тий. My name is Pingis гэдэг. Яг үжээний олны танил одоо байгаа байхгүй. Тэр чинь тийм YouTube одоо смарт утас муц гэж байхгүй байгаа. Байхгүй тийм үнсэн л үзэл. Тийм 2005 онд ч тий. 2005 онд гарч ирсэн байхгүй. Та аль хэлээр авах. Синийг. шүү бас. Тэгэл төрсөн. Тэр чинь хашнагаа ч гэж мэддгүй шүү дээ. Тийм. Байдаггүй шүү. Солонгос систем байдаггүй. Саяхнаас л мэдчихсэн.
байр саа маунд ороод энэ амьдралтай болоод тэгээд ихэнх мөхөр эн чинь хаашаа одоо эн чинь эн чинь юу ингээд бууцааж юуцаад гэх юм тэрийг яагаад шиглээд байгаа юм. Чи юу хэцүү байсан. Яг нэг гоё хоол ирэхлээр нүү нарийн юм чирийн юм байхгүй. Байхгүй тийм. Орож ирдэг мэрдэг юм бас байхгүй. Газар мал нэг ховор байсан. Хүн чинь нөгөө нэг ресторан гадны ресторан их байхгүй. Тэгээд нөгөө олон ресторан нэг дүнгууд тэрнийхээ хэлээгээр нэг хүнс мүсч дагаа ордорч байгаа. Тэгээд солонгос ресторан орж ирээл баг хамгийн анх орж ирсэн хүмүүс ч хэлмэлээ майж орилж гүйж байгаа юм амар болсон шүү дээ. Анхны солонгос хоол. Тийм анх нь одоо манайс гимшин чигийг сороод очиж хүн чам хин ч уудч юм шүү дээ. Тэр чинь тэрийг амсаад найзуудаараа орилдож хилээ майж гүйж мүгээд амар. Ийм хоол байдгийн баа. Тэгээд харин уу гэж юу юм Google хийчихсэн хөөе. тий орилж гүйж мүгээ одоо би яах вэ магаа тэр. Тэгэхээр тэрний араас ч нөгөө монголчууд ч нөгөө солонгос руу ажиллаад тий. Нэг хамаатанд найдвартай нэг хамаатанд солонгост байдаг. Тэгээд нөгөө солонгос хоолны соёл орж ирээл, энтгийн ресторан орж ирээл. Ерөөс ресторанууд ч араараас орж ирээл. Тэг чин тийм олон ресторан байдаг ус байхгүй. Тийм. Тоол байсан баг. Туул байсан, Баянгол байсан. Баянгол байсан баг. Хоёр ресторан гэж айгүй цөөхөн байсан. Рестораны ганц хоёр л байсан юм. Хэцүү байлаа шүү дээ. Ресторан ордог хүн ч ховросон тий. Тийм. Яг 2005 онд бол гайгүй бас байдаг болцсон байсан. Яг тэрний нэг 5 6 жилийн өмнө бол хэцүү байсан байхгүй. 2000-аад он. Тийм. Та одоо хэдэн онд яг тоогооч болсон яг? 98 онд. 98 онд тоогооч. Яг тоогооч болж. Ахын оныг ерөөсөө энэ олон нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс гаргаагүй л гэсэн юм баримжаа авчих. 98 онд тоож болсон юм уу те? Мэргэжил эзэмсэл гэсэн үг те. Тэгээд тэндээсээ 20 гэсэн. 18 гэсэн юм байна шүү дээ. Гэнэ. Тийм юм гарч нэг. 22 дээд их сургуулаа төгссөн гэж бодъё. Эсвэл ах бол яг нэг техникум гэж яг нэг юугаараа коллеж төгссөн байж магадгүй. 2 гэхлээр 12 жил ч юм уу те. Асаанаас өдрүүл юм байна шүү дээ. Яаж ч уустрын асуу. Манай хүүч 98 онд шүү дээ. Баг дээр юу шүү дээ. Тийм. Манай том хүү одоо 98 он 2 м залуу шүү дээ. Ямар гоё юм бэ? Дуудуулж байна. 26 настай юм шүү дээ. 2 м залуу. Тий. Сакс тоглоом юм шүү дээ. Энэ харин сонирхолтой. энэ бас нэг юм би нэр энэ бас хүний идэж ууж байгаа юмтай холбоотой байна. Одоо яг энэ зэгт үеийнхэн гэж яриад байгаа шүү дээ. Амар өндөрөөс 90 тэнэг өндөр. Энэ юунд байна? Хүнсэндээ тий. Одоо миний би бол өндөр хүн шүү дээ. Метр 86. Өндөр тий. Би үеийнхэндээ бас өндөр. Тэгэнгүүт миний өмнөх ээж аавын үеийг та хардаа бүгдийг тайлцдаг. Тэр нөгөө энэ дээрээ мингтэй зүйлд кино ч юу нэг харж байгаа юм. Командон Термия. Мөн үү? Биш яг Монгол кино. Янжма энэ минг чин тэр гээл. Тий. Тоглоод тэр хүмүүсийг хардаа стандарт метр 60 метртэй. Хоол ус татгалт орсон байгаа юм тэр чинь. Витамины дутагдал гэсэн үг ер нь. Үгүй юу хүнстэй шүү дээ. Одоо бид чи аюу олон төрлийн юм идэхлээр бүх тэр амин юмуд аваад байгаа байхгүй. Дээрүүд юу гэдэг вэ гэхээр мах сонгол. Өөр юм баг. Бас тийш үү те. Амин юм багтай байсан баг. Хоёлаа бас нэг жоохон л идэв шүү. Тэгсэн бүртээ дээр Яг тэгсэн бүртээ хэцүү байсан л да. тэгсэн бүртээ яг тэр нөгөө юу тийм цикл үт юм шиг ингэдэг ундаг босдог. Тэгсэн бүртээ нөгөө хүннүгийн үеийн булш муш үт Чингис хааны үеийн Тэнд ч амар том байсан. арга яснуудын үзлээд ерөөсөн хамгийн жижиг километр 80 том баг. Тий. Тэгээд Хэдэр юу байсан? Мах сонгон баг урж идэг байсан. том Хөрөлж баг байхгүй л Байхгүй байна тийм. том орон дээр суугаа явахад чинь даах унсан юм шиг л. Гэхдээ тэгэнгүүт тэдний булш нь гол нь яснууд нь ингээд одоогийн үгээр судлаад өсдөр ерөөсөө 1.75-аас дээш нас хүмүүс байгаа. Тэгэл ерөөсөө 90, 80 тийм том. Янз бүрийн одоо нөгөө ээж ууж байгаа битгий хүнстэй хүмүүс яаж ойлгож байна. Яг 2000 оны хүүхдийн харангууд зэрлэг өндөр те. Өндөр. Одоо миний өсөлтийн үе ч одоо картын бараа гэж юу ч байхгүйсэн шүү дээ. Харин те. Тэстэ энийг айл талах өгөөл тэгэл өөрхий нөгөө улс чинь нөгөө дампуурсан. Сахарын одонгоос цаашлгүй. Яа. Тэр донд нь талханаасаа гол нь нэг айлд 2 шлэрх гэж шатсан байгаа. Тэр хамгийн авирнаа. Тийм тэр үнэ юм уу? Үнэн шүү дээ. Нэг Архин талхын руу шүү дээ. тэнгууд 2 шлэрх нь байж байгаа. Архиа дотоодоо өдрөлдөг байсан шүү дээ. Тэгээ дотоод тэр охмог гэдэг амар арх байсан. Нөгөө парк задлж модалдаг чинь нөгөө нэг юм юу шиг юм хөнгөн цагаан юм бөглөөд байсан. Тэгээ зохиж байгаа. Тий. Тоо ч нөгөө бүх хүмүүс ядуу. Бүх хүмүүс адилхан хувцастай. Чехаас готлэрлээг бол маргааш бүх айлын авгаанаар чех готлоо хүмүүс. Яг нэг готлоо хүмүүс зогсож байгаа. Телевизэрлээг бол бүх айл тэр телевизэрийг аваа. Социалистик юм чи хүмүүсийг тэгэж нөгөө автономт робот болгож байгаа юм. Баячуудын дээрээс хард үрсэдэл яг одоогийн шиг. Бусад хүмүүс бол тэрээс 10 жилээр нь ерөөсөө үйлдвэрт чи ажиллах хэвээр.
улсын ингээд юм гутлыг хийх хэрэгтэй. Чи одоо хувцсыг хийх хэрэгтэй. Тэгж хүмүүжлээ. Энэ 10 жилийн сургуульчаа дээр үс тийм билээ шүү дээ. Нөгөө юм ажилчин ширгаалж болох систем баг. 10 жилийнхаараа хүн төсөөлөл тэгэл тэр хүн баларна гэж. Тэр хайцаас гарах хэрэгтэй гэж байгаа. Энд чинь хүн төрөлхтний олон сая хүмүүс чинь ингээд дарахгүй бол энэ хүмүүс чинь амар юм. Бүгд бие босс болчихвол хин тэр ойдл мэдлийг хийх үү? Тийм шүү дээ. Бүгд бизнес хийх. Би яаж бизнесийн нэг моротон цараа явах вэ? Тэр нөгөө энгийн иргэдэг чинь ажилчин гэж байхгүй болох. Тэгэхээр тэр нэг коммунизм гэдэг чинь тийм амар нэг хамгийн язгууртай ухаантай хүмүүсүүд хамгийн дөрөв алаал өдөрдөгчгүй болгодог байхгүй дандаа гэж. Тэгээ манай бүх язгууртай хүмүүсүүд чинь алсан ш таад ноёд гэж. Түүндээ юу? Ухаантай юм хүмүүс биш үү? Тэдний ч бүгдийг алж байгаа. Ямар нэг хэрэг гаргаад тав. Йоо ч яваад. Бүгдийг харуулаад. Тэгэхгүй тэд нар чинь ингээд ухаантай хүмүүс чинь буслаг ард иргэдэг нэг тийш нэргүүлэн ингээд тгий. Коммунизм чинь байхгүй болсон. Одоо тэгэл Тажикстан, Афганистан бүгдийн чинь коммунизм тэгэл байхгүй болсон. Тэгээ одоо тэр орнуудын халд ямар амар ядуу юм. Амар тий. Тийш үү. Бүх Оросын нөгөө нэг Стан улсууд ядуу. Казахстанд нэг сүүлдний гайгүй нефтээр боллоо шүү дээ. Бусдын халд Калашник хүрсэн, толгойгоо алчраар орсон хот мот нь амар байгаас. Бид нэрээ бас ингээд баярлах юм шүү. Бас улсаа муулаар ингээд ярингуудтай авчирсан нэг юм чөлөө зах зээл дээр ингээд дураа. Одоо хятад мэт ингүүл за оройн нихоо нааш. Бид үсрээл ингээд суучих жаа. Гоё яваад байгаа шүү бас. Энэ чинь чөлөөт ихтэй шүү. Чөлөөтийн хувь хүнээс бодолчтой манайхан зүгээр. Социализм гоёч байж болно, муухайж байж болно. Гэхдээ тэгэл арцлал. Ингээд бодохоор таны бас ингээд сайн ингээд улс төрийн яриамаараа та ер нь улс төрлөөр ойрцсон байна да. Би бас нэгтэй сонгуулийн багт ажиллах гэдэг шүү дээ. Сая бол ингээд яг бодогч шүү. Тэр фэйсбүүкээр сонгуульд өгсөн чи хорооны ихснэр ла гэсэн Тэр шиг би бол таны багийг сайн бүрдүүлсэн. Та болохоос яг алтуулж байна. А яг орж ирв. Станы улсууд чи тийм шүү, ийм шүү. Ингээд бодсон чинь нэрээ бас манай улс ингээд яг таг гэж хэлж байна. Сайвар угаалж. Натар улс төрж очих яах вэ ёо. За тийм ээ. Сайхан чөлөөт нэвтрүүлэг юм. За сайхан хоол идлээ ёо. Бүр гиз дүү. Хоол ус амар идлээ. Гоё байна. Би бол яг бүтэн цагийн турш одоо энэ дүү бол энэ зурлаач маань бүтэн цагийн турш яг миний гүрхний байгаа гэж бодоод. Энэ даа чамар ууртаараа амар идсэн юм шүү. Яг бүтэн цагийн турш яг зогсолтгүй идэж ярьж үзүүлдэг. Энэ монтажиг бас их гоё оромтой явах. Гоё оноо гоё иддэг хүмүүс ч гоё идэх. Кайта идэл яриад уугаал тийм нэг. Тэр нь би муухайгаас. Та бол нэг юм язгууртан юм англи хүн шиг шүү дээ. Яа. Би тийч юм мэддэг юм гээл те. Шинэ оддын өвчин дээр явж байгаа юм шүү. Гавгүй тэр өнгөрмөр юм. Үу ээ би бүр одч болоогүй. Йоо. Чинхэн өвчин дээр хэдэг юм тоглосон юм дүү. Өстө тийм байхгүй. Өстө надад тийм байхгүй. Өстө эв ингээнээр яхаа. Тийм. Тэгээ манай их хүмүүс сайтай л да. Яг л одоо нөгөө дээрээс гарч ирсэн ах нарын яг энд өссөн яг буруудах шээ одоо. Яг тий. Тэгээд сүүс яг буруудах шээ. Яг энд өссөн тэр хүмүүсийн яг ингээд энэгээр нь орсон хүмүүс сайтай. чиний үед ямар дарамт байсан? Ямар санаатай вэ? Ястаа гоё сургууль байсан. Манай шахах юу гэж байгаа юм чи. Дарамт ямар байсан? Их тийм хүмүүс сайтай өссөн болохоор бас манай үеийнх нь тийм бас Ахны нэг төмжлтэй байсан. Юунхаа юу болчих те. Оддын өвчнөө арилаад яг ухаантай болсон тий. Энэ нь бол манай ах нар их зөв хүмүүс гэсэн гэж боддог шүү дээ. Ингээд гайгүй л өгдөөсөн юм. Үе техник зэмж. Миний үе мөчийн зэрлэг өгдөөсөн. Үе ер нь тэглэж нэг одоо ингээд харахад нэх амир болон зогсоож байгаа л одоо чи юм гэдэг юм байхгүй шүү дээ. Гүлээд залуулаад зогсчихвол өөрийнх нь хог шүү дээ. Сэргэлэн байх хэрэгтэй хаач. Ах нар чи юм хийлгээд те. Хамгийн амар атманы $10 солиулж идэр гэсэн. Тэрийг аваад арх ууцсан гэж манай нэ. Тэгээ атман гэрийнх нь үүдэнд сар онсгс түр. Хөл хоёр ингэж багт гэж. Одоо тэр бандам гэж бодсон. Бандам угаасаа тэр үе бандам гардаг байсан шүү дээ. Одоо тэр үе чи одоо нөгөө нэг каунтуны ариука гэж өгдөг л шүү дээ. А тий. Тэр чинь баггүй. Гүлүүлээд чинь хайлт өшгөлтэй алдартай. Ингэж юмгаас ууцсан тэр. Бандамын бүр нэрийг сан. Бандамын цагаан бар гэх юм аахгүй. Хоёр машин дээр ингэж явдаг те. Тэр наад ариука гэдэг хүний түүхийн эртээ нэг энэ сонсож бас ном байт юм шүү дээ. Тийм шүү дээ. Ном байдаг гэдэг чинь. Би ч манайч 40 мянга тахгүй 40 мянга өссөн шүү дээ. Тэнтгийн нөгөө энэ атманууд батун тэн дунд ингээл явж ил байлаа алхаал. Тэгээд хамгийн амар атмануудтай 40 мянга. Тийм шүү дээ. Тий. Манай нутагч бас сайн. Одоо юу нэгэнтэй байлгаач болсон доо. Нөгөө боёнгийн жагаахын нөгөө бааж яралт орсон гэсэн үг. Тэгээд 40 мянган талаар яриад.
Боингийн жагаа манай аав хоёр чинь нэг гаруй жил нэг гэсэн юм. Манай ээж тэр дэлгэрмаа гişүү энэ чинь 23 яг аав жагаа Яг хоёр 40 мянган хүүхдүүд өстэй. тий би 10 дугаар ангид гарсан юм бүр 10 дугаар анги хүүхдгээ очтоо сургууль дотор нь наагуур ингэж ээлжиж харж мардаг гэсэн чинь 10 дугаар ангид байх нь тий 10 дугаар анги хоёр суухгүй юу 18 наснда төрүүлсэн байна Тий, гэсэн тий, үг. тий. Аа, тэгээ ангиар ингэж харж мардаг байсан гэсэн тэгэнгүүт аав жагаа хоёр чинь нөгөө дээд ангийн хоёр хүнд гар улирж орж ирсэн гэсэн ээж анги руу за дөнөр юу вэ тэр үеийн зураг мөрөг харж амар сахал махалтай яатсан хүмүүс юм бэ зүгээр л хөвшнөөрөө төрсөн бүх хүмүүс юм бэ манай ээж чинь бас намайг яг 18 тад болсон. Тий. 18 наснда. тэгээ би чи нөгөө тэр чин дэлгэрмаа гişүүн одоо дэлгэрмаа гişүүн гэдэг үстэй дэлгэрмаа гişүүн боингийн жагаа манай аав ээж тэр чин энийг хөөр хийн чи одоо нэг баяр маяр штэ санжийн баяраа Тий. баяраа тэд чи ингэдэг нэг хүмүүс Орос сургуулийн Би чинь 40 мянгадаг бол ярьсан. Ер нь дандаа л элитүүс ихэднүүд л байсан. Аргагүй юу. тэр чи аргагүй ш нөгөө анх тэр байшингууд чинь баригдаад тухайн үед одоо манай хөөс мөр дөрж байгаа тийм мөр дөрж байгаа маа байр гээл нэг номерын байрсан. Тийш нэр. Тэгээ сайдууд тэгээд олонний танилуд одоо юу гэдэг тэр чинь тэгэл төрийн зүтгэлүүд урлаг соёл профессорууд тэгэл тэр нөгөө дарга нар тэдэрт л өгж байгаа ш. Мөнгөөр худалдаж авсан нэг ч байр байхгүй ш. Дандаа усаас өгч. Тэгээ хоёрдугаар 40 мянга баригдаад дахиад нөгөө хүмүүстээ өгж байгаа. Тэгээ уршаа тэр хүүхдүүд зүгээр саарл маар дучин төмөс амчдаг юм байна. Тий, дандаа уршаасан тийм байнууд юм шүү дээ. Худалдаж авсан байр нэг ч байхгүй. Тэгээд сая зах зээл шилжингүүд нөгөө нэг яг ажиллажсэн хүмүүстэй хөвчлсөн юм биш үү? Бас тийм баа. Яг ажиллаад хэмжээний амьдчилсэн хүмүүстэй хөвчлээ. Тэгээд одоо нөгөө систем шилжсэн байгалийн систем чинь. Тий. Яг тийм маа энийг ба аавда ихтэй дүүдээ маа гэж байрнууд саваа. Одоо бол тэгэл юус наан цахнаас ингээд юм ихтэй бүгд үнэ ажтай болсон шүү дээ. Ипотекийн зээл гаргахад бид гадаад 250 мянга авилгал нэг гэж шүү дээ. Манай байраа чи 20 Гоцоо. Хоёр нэлээд жоохон маяг. Юу тийш тэгээд чи тэгвэл энийг мэдгүй тэр гээд жоохон төгөж чад. за тэрийг ирээд байгаа юм чи бүр камера унтраж байгаа юм. Өөдөө нэг харж ихсчихээ. ямар амар. Ирэхгүй зүг ногоо X зүгээр шүү дээ. Хараа шат. Ногоо X хараа очгоор ч бас сүлбэр гэж яриад байна. Хараа тий хараа. Тий. Апугийн үлдрийн захирлууд нь хараа ууж ийн тэгэл яриад байгаа шүү Тий. дээ. Тий. Тэр ихтэй зүгээр Мөн ч албан үгүй ч юм. нааша хийж байгаа маркетинг Маркетинг юм болов. Тэр нь бол тэгэл хүн болгоны амнаас л гардаг одоо тийм авиш хараа чинь сүлбэр шүү дээ. Мэдүүнэ тийм. Гэтэ уусан чи яг л ялааны ор шиг л юм шүү дээ. Тий. Ялгаагүй. Ялгаагүй. За ямар сайхан буу аллаа. Тэгээд стресстэй чимэрлээ. Үр хүүхдүүдэд чарлаа. Өвчин зовлон чарлаа. Эрүүл мэнд чарлаа. Сайхан Ажил байлаа. амьдралаа шиарчлаа. Тэ ер нь таяг хөгшөрсөн юм байна уу? Явцсан шүү дээ. Явцсан юм шүү дээ. Юу үнгээ таяг явцсан юм байна. Йоо ямар амар. Дараа нь та нар жагаа их нэвтрүүлж дараарай. Ахмахтай бол ярихаар хэмжээний. Тийм байна. Ах нөгөө нэг уралгаар одоо нөгөө нэг явж байгаа давуу тал байна л да. Тэр үеимүүдийг сайн судлах, үзнэ харна. Тийм шүү дээ. ийм байсан юм. Тэгээ бүгд юм судалгаан дээр л явж байгаа. Судалгаанд ингэсэн Гэхдээ шууд байсан юм байна. импресатор явна гэж байхгүй л дээ. Би одоо харин 80-ад оны 70-ад оны сүүл 80-ад оны ихэнхнийг бол ярих гэдэг байгаа байхгүй. Яг одоо тэр үе юм хийж эхэлж байгаа. Тэр үед яг яаж исэн юм? Арчлаас салхис хөвлөж эхэлсэн байсан юм уу? Өглөөгөө байсан юм уу? Хүмүүсийн хандлага нь яг ямар Тэр бослого бол амар болсон шүү дээ. Тэр хонхны дуу бол. Үнэхээр амар. Бүгд бос. Гэтэ нэг ч үлдэхгүй болсон шүү залуучууд. Тийм шүү. Одоо юус тэгж чадах. Одоо энэ хоол унданд сонь сонь юм ийгэж мангарлуулгаад биш бид гэж. Одоо хэрвээ яг тэгж босоод бас юмгүй шүү. Үгүй яаж чадахгүй шүү. Хэм 1000 танкер 10-ын аллаа. Тэгээд цааш нь чадахгүй шүү. Үгүй цаана барьж байгаа хүмүүс нь өөрсдөө хаалсан. Үгүй яг Танк чи барихгүй. тэр яасан ч гэсэн тэр олон хүн чинь буудаад тэр сум нөхгүй юм чи. Танк чи барихгүй. Одоо энэ хамгаалаад байгаа зэрэг сагдхийн хүмүүс та нар өөрсдөө болохгүй байна. Бид нар инглээ мөрцөө хулаж ихсаад хамт босчих юм гэдэг. Тэр дуусах. Тэгээд тэр чинь нэг юм өсвөр хүмүүсийн хийсэн. Энэ хүүхд юм яа. Хайр улс төрлөө болсон сая. Үгүй улс төр биш. Үгүй энэ чи үс амьдрал واخхой. Бидний улс төр ярихгүй гэд энэ чинь хин хизээ өөрчлөх юм. Одоо манайс сонгуульд хүнж ухаантай өгсөй واخхой. Тэр нэг хідэн бурхмөрхүүдийг болоод гой залуу хүмүүсийн сонгоод ч юм уу. Би бол тэгж бодож байна. Насаа 20 30 жил энэ дээр суулаа. Тэр мөн тунгууд болчихсон. Одоо ингэж энэ амыг харал та. Нэг улсын их хурлын гишүүнийх. Тэгээд Богдууланд нэгч барилга барьж чадахгүйгээр орон сууц бариалаа. Хууль байгаач болохгүй. зэр үе тийж тэгээд Одоо энэ хараа ингэж тойролоо барьчлаа энэ амт юуж байхгүй болно заяа. би тэгж л боддоо шүү.
Мицэрч сонгоод байгаа өөрсдийнх нь буруу шүү дээ. Үгүй ээ, тэгж бас хэлж чадахгүй байхгүй. Чи ч сонгоод өгдөг үстэй. Би юу Чи одоо хэдэн сонгоод өгсөн бэ? 2 сонгоод. 2 сонгоод. Одоо чи жилийн 3 дахь өгөх гэж байгаа юм байхгүй. Чи яг сонгоод өгчөөд тэнд өгснө хэлээрээ. Нөө би тэгж хүний сонголтонд ч нөлөөлөхгүй. Гэхдээ хэлээрээ гэж шүү дээ. Би хэлэхчгүй. Тэгвэл энэ бодлоо мөнгө авчихсан шүү дээ. Би өөшөө зураг баг, зургийн тавиад шууд постлё гэж бодож байгаа. За ямар ч хойд хоо супер байлаа. За ингээ манай шинэ одоо энэ Цоожин Prime-ийн одоо 3 Цоожин одоо лонж Цоожин Temple гэдэг 2 ресторан байгаа. Хамгийн анх Temple нэгжсэн. За тэгээд энэ эдний шеф бас манай Монгол дахь хоолны тогоочтой холбооны бас удирдлагын одоо гишүүн. Тэгээд энэ 3 дахь ресторан үнэхээр гоё. Би одоо бараг 3 дахь орж ирж байна. За энэ бол тэр Цоожин Prime гэдэг одоо Багтангэрийн амн дээр маш том одоо талбайтай дотроо 3 төрлийн заалтай одоо террастай. Мэдгүй энэ бол маш гоё болсон. За тэгээ хоолны хувьд гоё байна. Би яг нөөс пиццаг сонгох энэ нэг яг бэлэн ил гал дээр хийдэг пицца аахгүй. Тэг жинхэнэ. Яг пиццаг яг тэгж хийх юм. Тийм шүү дээ. Тэгжээ тэр гурил мөрөлний шоржигнсан бүр яг гоё Итали одоо медитран пицца бол яг тийм байна. Бүр тэрийг идмэр санагдаад сайн үнэхээр гоё байна. Тэгээд та бүхэн ч бас сонирхороо. Тэгээ бас хоёр зочиндоо бас энэ рестораны бас ваучер гарсан байгаа. Тэгээд эхнэрүүдтэйгээ гоё ирж оройн хоол идэрээ. Тэгээд ваучер бас бэлгэлнэ. Тэгээд TikTok нөтөлөг бас сонирхолтой, өвжөлтөй боллоо. Тэгээд та бүхэнтэйгээ бас дараагийн дугаард сонирхолтой зочдтой бас орноо. Тэгээд дараа болтлаа. Түрүү ярьцаа зочдтой ирүүлэх ад жаргалыг хүсье. Баярлалаа. Танд ч гэсэн. За. Цаашдын ажил амьдрал нь өндөр амжилтыг хүсье. Зөөгч нэг пакет өгчөөч. Харж ингэсэн. Тэр гарахгүй. Би болохоор мань Хоол үнэхээр дасгаа байлаа. гоё гоё. Чиний хоол биш. Чиний хоол их гоё байдаг л тий. Тэр хэдэн килограмм хоол идэв таа тий. Зулаа. 1 кг арай өгөхгүй чинь 700 г авахусаа. Бэн гоё. Зулаа хоол сайн идэв угаасаа. Тийм ер нь байн хоол над руу өгөхгүй. Манай нэг ийм бүтээгдэхүүн амтлагаа гарч байгаа та манай үлээ авт нэр цологод оччихвар. Янз бүрийн гоё ингээд юм шинэ төрлийн хоол гэдэг. Тийм үү. Одоо нэг бясалганы пари болох гэдэг ойлоо очих. Факт. Илгэн авах. Хайлуулаа. Хольж мойлох нь ялгал. Дундаас нь ингэ сорж найруулж байшлаа тий. Ингэж мингэж байгаа сорж мороо. Гэж тэр биш амар идэв. Энэ бол хотлоо ингэ цэмбгнээд явахгүй мэн. Яг цэмбэгнээд гэж хараад би ихлээр би таартай юу ч ярихгүйгээр нөгөө нэг өглөөний цай угаал цацсан. Би тэрний чинь бараг өглөөний цай 60% би ийдсэн. Тэгээ би ингэж би тэрийг идчихгүй мэдчихгүй гэдээсэн санаж гин үү? Санаж байна. Тэр төсвөлийг нь би идчихээ мэдчихээ. 100 шүү. Тий? 100-аас жааахгүй чаавас. За. Дуусчих юм хэлээ дундаа. Тэгэхээр яг яваад би тэрийг хараад байгаа шүү. За жинхнээсээ баяртай барахаа. Дараагийн дугаар дуудцгаая. Ям гараг бүр 10 цагаас уулзнаа.